Хойштын холбооны иргэний эрх зүйн хорооноос хувийн эрх зүйн шинтгэл хилцүүлгийг 2 дахь өдрөө одоо зохион байгуулж байна. За ерөнхийдөө дуусах шатруу орж байна. За энэ хилцүүлгийн хүрээнд бол цаг үеийн шинжтэй нэг сэдв орсон бол энэ цар тахлын үеийн гэрээний эрх зүйн зарим асуудал гэдэг энэ хилцүүлэг маань байгаамаа. Миний яриа сонсогдож байна уу? Шалахгүй орсон байна. Сонсогдож байна. За баярлалаа. За тэгээд энэ хилцүүлэгт маань модератороор вандан дорж миний бие оролцсон. За Монголын хойштын холбооны иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн бөөлөгч. За панелистуудаар Монгол Улсын хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн танхимын ахлах багш ELB Partners нөхөрлөлийн гишүүн гүйцэтгэх захирал Янцул. За өмгөөллийн Монгол элч консалтинг нөхөрлөлийн гишүүн өмгөөлөгч Жаданбаа. За өмгөөллийн Anta and Consultant нөхөрлөлийн үүсгэн байгуулагч ерөнхий захирал. За Монголын хуульчдын холбооны хуульчдын эрх ашигыг хамгаалах хорооны гишүүн Төвшин Тамир. За өмгөөллийн Очирлекс Partners нөхөрлөлийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх гишүүн Болорццэг гэсэн ийм бүрэлдэхүүнтэй хилцүүлгийн зохион байгуулна. За хилцүүлэг эхлэхийн өмнө цаг үеийн шинжтэй давч оршил хийгээд тэгээ панелистуудаас буюу илэрхийлэгчдээс асуултаа асуугаад ингээ хилцүүлгээ явуулъя. За COVID-19 цар тахал дэлхийн нийтэд тархаад үндсэндээ жил гаруй хугацаа өнгөрч байна. За энэ жил гаруй хугацаанд бол дэлхийн олон улс орнууд эрүүл мэндийн салбар, эдийн засгийн салбар нь хүнд сорилтуудад тулгарч одоо асар их хэмжээний хохирол амсаж байгаа. За энэ үнийг бол Монгол улс ч бас одоо тойрч өнгөрсөнгүй дайраад л одоо ингэ явж байна. За Монгол улсын засгийн газраас 2020 оны 1 сарын 31-нд анхны одоо хөл өрөө буюу одоо хилийн зарим боомтуудыг одоо хааж эхэлсэн байдаг. За 2 сарын 12-наас эхлээд нийслэл орон нутгийн хэмжээнд одоо хэсэгчсэн хөл өрөөнүүдийг одоо тогтоож эхэлсэн гэдэг. За энэ бол ерөнхийдөө бол эрүүл мэнд хүн амын одоо эрүүл мэнд амь насыг хамгаалах зорилготой мөн эдийн засгийг одоо хугацаанд доктортой авч явах чиглэсэн ийм ажиллагаа байсан боловч одоо цар тахал одоо их хэмжээгээр алдагдаад эхлэхээр энэ ажиллагаанууд маань ерөнхийдөө үр дүн багтаа болж эхэлж байна. За дээрээс нэмээд эдийн засаг маань ерөнхийдөө зогсонго байдал руу орж эхэлж байгаа. За өнгөрсөн хугацаанд бол 5.4%-аар одоо эдийн засаг агшсан гэж эдийн засагчид бол судалгаа тайландаа мэдээлсэн билээ. Тэгэхээр үүний цаана бол эргээд л нөгөө энэ эдийн засгийн олон төрөлт харилцааны цаана бол гэрээний эрх зүйн харилцаа байнга төлөвлөж үүсэж явж идэг. Тэгэхээр энэ гэрээний эрх зүйн зохицуулттай холбоотой бас энэ цаг үеийн шинжтэй ямар тулгымцсан асуудлууд одоо үүсэж байгаа вэ гэдгийг бид нэр одоо энэ сэдвийнхөө хүрээнд хөндөж ярилцсан. За эхний асуултаа би багшд тавьж байна. За энэ нь бол юу вэ гэхээр за цар тахлын одоо энэ хүнд хэцүү нөхцөл байдлыг улмаас одоо энэ гэрээний эрх зүйтэй холбоотой тэр дундаа одоо үүргийн харилцаатай холбоотой асуудлууд тулгарч байна л да. За тэгэхээр тэрний дундаа үүргэд одоо энэ цар тахалтай хэрхэн саад учруулж байна. Үүрийг цаашдаа хэрэгжих тэр нөхцөл байдлыг одоо Монгол Улсын иргэний хуульд одоо хэрхэн зохицуулсан байдгийг. Тэгэхээр энийг одоо яг юу гэж ойлгох ёстой талаар одоо нэгцүүл багшийг өөрийнхөө байр суурийг илэрхийлчихье гэж урьж байна. За багшийн яриа жоохон сулхан сонсогдож байна шүү. Би одоо хамгийн чанга дээр нь тавьсан. Одоо яаж вэ? Одоо ямар байна? Гайг байна. За юуны хөлчтэй өдрийг тулгуурлаад энэ хилцүүлгийг зохион байгуулж байгаа хөлчтэй холбооны иргэний эрх зүйн хорооны удирдлагын. За тэр бид сая цар тахлын нөхцөлөд их зүйл багш. Сул сонсогдоод байна шүү. Дуу жоохон сул сонсогдоод байна таних. Микрофон руу жоохон төхөж ярихгүй багш. За одоо ямар байна? Одоо гайгүй. Тийм үү. Уг нь бол зүгээр байгаад байдгийн. За одоо хэр сонсогдож байна?
Одоо зүгээр үү? Одоо зүгээр сайн. под олчлоо. Зүгээр байна. За тэгэхээр ингээд цардхлаас шалтгаалаад үндсэндээ төрийн байгууллагын гаргаж байгаа төрийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээний хүрээнд үйлдвэр худалдааны байгууллагуудыг хаах байдаг юм уу? Иргэдэд тодорхой хүрээнд хөл орой тавих ч байдаг юм уу? За тэгээд орон нутаг цаашлах юм бол олон улсын тээврийн үйл ажиллагаа бас хязгаарлах ийм арга хэмжээнүүдийг сая өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлж илаа. Тэгэхээр энээс үүдээд үндсэндээ аж ахуйн үйл ажиллагаанд цаашлах юм бол энэ гэрээ хэлцлийн харилцаанд нөлөөлж байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэгээд доор бүрнээ бол аж ахуйн нэгжүүдийн хувьд бол янз бүрийн жижиг том асуудлуудтай ингээд тулгарч байна. Тэгэхээр яг энэ асуудлыг бас энэ хилцүүлийн нэг дэд сэдэв болгож сонгож авч байгаа нь өөрөө бас практик ач холбогдлыг харуулж байгаа ах гэж ойлгож байна. За тэгэхээр мэдээж энэ аж ахуй бизнес эрхэлж байгаа этгээдүүдийн хувьд бол ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг бол өмнө нь өөрсдөө төсөөлж байгаагүй гэдэг утгаараа урьдчилаад өөрсдийнхөө байгуулж байгаа гэрээндээ ийм форс мажорын ч гэдэг юм уу тусгай зохицуултуудыг хийж гээгүй тохиолдол түгээмэл байгаад үүнээсээ үүдээд өнөөдөр бас бизнес эрхлэгчдийн хооронд одоо ягэдгийн маргаан гарах цаашилбал энэ маргаан өөрөө шүүхэд хүрэх ийм одоо байдал бол ажиглагдаж эхэлж байна. Тэгэхээр харьцангуй бол яг зүгээр хуулийн зөвлөх үйлчилгээ өөрөө тогтмол авдаг ийм бизнес эрхлэгчдийн хувьд бол харьцангуй энэ асуудал хөнгөн тусч байгаа ах гэж ойлгож байгаа. Яагаад тэгэхээр гэрээнийхээ одоо ягэдгийн онцлогтой тохируулаад форс мажорын зохицуултыг гэрээндээ тусгай цаг алдалгүй эсвэл нөгөө талтайгаа хамтарч ярилцаад энэ нөхцөл байдалд гэрээний зохицуулалтаа өөрчлөгч байдаг юм уу? Хожим нь гарах сөрөг үр дагавраас одоо сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээрээ одоо бас хуулийн үйлчилгээ аваагүй эсвэл гэрээндээ урьдчилаад энэ форс мажорын зохицуултыг тусгаж чадаагүй энэ аж ахуй эрхлэгчтэй одоо харьцуулаад аваад үзэх юм бол арай хөнгөн ийм тусч байгаа зүйл бол ажиглагдж байгаа. За тэгэхээр бид нар эндээс юу гэж дүгнэж яах гэхээр гэрээний харилцаанд оролцож байгаа манай аж ахуй эрхлэгчтэй, бизнес эрхлэгчтэй хувьд бол одоо нэгэнтээ энэ сартгалын нөхцөл байдал өөрөө тодорхой хугацаанд цаашид үргэлжлэн гэдэг нь өөрөө тодорхой байгаа учраас бас одоо энэ нөхцөл байдалтай нийцүүлээд одоо энэ цардхлын үеийн нөхцөл байдалд тохирсон өөрсдийн одоо стратегийг боловсруулах, тэгээд цаашдаа урт хугацаанд хэрэгжүүлдэг одоо юу гэдгийг гэрээний одоо зохицуултуудаа өөрчлөх ч гэдэг юм уу тийм энэ арга хэмжээнүүдийг цаг алдалгүй бас авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм а гэсэн зүйлийг ярианыхаа ихэнд дурдъя. За тэгээд энэ цардхалтай холбоотой ер нь гэрээний харилцаа, үүргийн харилцаанд энэ хид хідэн эрх зүйн ойлголтууд нийтлэг байдлаар өөрөө хөндөгдөж идэг. За тэгээд энтэйгээ улбаалаад бас холбогдох хууль хэрэглээний асуудлууд гарч ирж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар манай шүүхийн практикт бол харьцангуй бидний хувьд бол өмнө нь нэг их айхтар шийдвэрлэж байгаагүй шин төрлийн маргаанууд, хуулийн хэрэглээнүүд бол нэмэгдэж би гарч ирж байна гэж харж байгаа. За энийг юуг хэлж яах гэхээр үр гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал гэдэг юм уу? За тэгээд нөгөө гэрээ байгууллагын нөхцөл байдал өөрчлөгдснөөс шалтгаалаад үр гүйцэтгэх боломжгүй болох ч гэдэг юм уу тий. За эдийн засгийн талаасаа тухайн үүрэг одоо үр гүйцэтгэж боломжгүй болох ч гэдэг юм уу эдэргээд ийм шинэ ойлголтууд бол хууль хэрэглээний хүрээнд бас ялтчгүй гарч ирж байна. За тэгэхээр манай иргэний хуулиар бол энэ гинтийн буюу давчгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал ямар нөхцөлийг ойлгох юм бэ гэдэг шууд одоо юу гэдгийг тодорхойлж өгсөн тусгаалсан зохицуулт бол харахандаа байхгүй байгаа. За харин бол энэ үүргийн эрх зүйн ерөнхий болоод тусгай аймгийн хүрээнд бол ийм нөхцөл байдал үүснээрээ ямар эрх зүйн үр дагавар үүсэж болох талаар бол хэд хэдэн газрууд бол зохицуулсан байдаг. За энэс би зарим нэгийг энэ дуртад явъя. За тэгэхээр гэрээний тусгай төрлүүдээс аваад үзэх юм бол энэ худалдаа авах гэрээн дээр гэрээний зүйлийн доголдол нь өөрөө гинтийн буюу давчгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн байх юм бол худалдаа авагчийн доголдолтой холбогдуулаад шаардлага гарах эрхгүй байхаар зохицуулсан байдаг ч юм уу. Энтэй ийм ойролцоо төстэй зохицуултууд бол түрээсийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, тээвэрлтийн гэрээ, гэх мэт гэрээнүүдээр бол тусгагдсан байдаг. За тэгээд энэс гадна бас энэ гэрээний харилцааг зохицуулсан энэ үүргийн тусгай аймгийн зохицуултаас гадна бас иргэний хуулийн 220 дугаар зүйлд бол нөхцөл байдал өөрчлөгдснөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох тухай зохицуулт байж байгаа. За 221 дугаар зүйл дээр болохоор хүндэтгэн үзэх үндслээр гэрээнээс татгалзах буюу яг энэ нөгөө томьёолын хувьд бол буруу томьёолсон үргэлбэл энэ бол нөгөө урт хугацааны гэрээний харилцааг бол хүндэтгэн үзэх үндэслэлээр цуцлахтай холбоотой зохицуулт энд бол орж ирсэн байж байгаа. Тэгээд энэ үндэслэл дотроо бол гинтийн болон давчгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бол хамарна гэсэн байдлаар ингээд оруулсан байдаг. За тэгээд энэс гадна бол манай иргэний хуулинд хэдийгээр одоо юу гэдгийг
шууд үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл гэдэг чинь ямар нөхцлүүдийг ойлгох вэ гэдгийг тодорхой тусгаж өгөөгүй байдаг ч гэсэн үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсноос үүсэн гарах эрх зүйн үр дагаврыг тодорхойлж өгсөн байдаг нэг заалт байж байгаа. Энэ нь юу ах вэ гэхээр иргэний хуулийн 219 дугаар зүйл байж байгаа. За тэгээд үүний дотор бол яг энэ цар тахалтай холбоотойгоор бол hardship буюу эдийн засгийн хувьд үүрэг гүйцэтгэх одоо боломжгүй нөхцөл байдал үүсэх юм бол одоо бид нар энэ бас ямар эрх зүйн үр дагавар гарах юм те энэ талаар бас хөндөгдөх бас нэг сэдвэн цар тахлын үед хөндөгдөх бас нэг юм эрх зүйн ойлголт бол энэ асуудал байж байна гэж хэлэхээр байна. За тэгээд энэ цар тахлын нөхцөл байдлаас хамаарад энэ аж ахуй бизнес эрхлэгч этгээдүүдийн хувьд бол гэрээгээр хүлээсэн үүргээ зохисоор гүйцэтгэж чадахгүйд мэдээж хүрч байгаа хугацаа хэтрүүлэгч байдаг юм. Огт өөрийн гүйцэтгэл одоо байдгийн одоо тухайн субъектийн хувьд боломжгүй болох ч байдаг юм. Эсвэл нөгөө үн өснөөс хамаарад одоо байдгийн тухайн тохирч байсан үнээрээ бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй байдаг ч юм уу. Тодорхой хугацаанд тээврөөрөө саатах ч байдаг юм уу тий. Энэ гэх мэтчлэн ийм үүргийн одоо байдгийн зөрчил бол гарна мэдээж үүргээ зохисоор гүйцэтгэж чадахгүй байдалд хүрч байна. Тэгэхээр энэ тохиолдолд бол энэ гэрээний үүргийн зөрчилд үүрэг гүйцэтгэгч өөрөө гин буруутай хэсэг талаарх асуудал өөрөө хөндөгдөн. Тэгээд хэрвээ энэ гэрээний үүргийн зөрчилд тухайн этгээд гин буруутай авах юм бол энэ үүргийн эрх зүйн хүрээнд бол мэдээж хариуцлагын асуудал хөндөгддөг. Гэхдээ одоо энэ цар тахлын үед бол энэ үүргийн зөрчилд үүрэг гүйцэтгэгч өөрөө гин буруутай байсан уу үгүй юу гэдгийг тогтоохын тулд бол сая дээр дурдсан одоо яг энэ нөхцөл байдлууд тухайн тохиолдол дээр бий болсон байна уугүй юу гэдгийг бид нар авч үзэн. Өөрөөр хэлэх юм бол хүндэтгэн үзэх үндэслэл байх юм бол гэрээг цуцлахад бол мэдээж яг үүрэг гүйцэтгэгч түүнийг гин буруугүй гэж үзэх ч гэдэг юм уу. Эсвэл үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүслээ гэхэд үүрэг гүйцэтгэгч энэ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон явдалд өөрөө гин буруугүй байгаа тохиолдолд яг уу гэхээр одоо ядгийн ямар нэгэн байдлаар гэрээ цуцалснаас үүдэлтэй эсвэл гэрээнээс татгалцснаас үүдэлтэй үүсэх одоо ядгийн хохирол юм уу эсвэл бий болсон зардлыг хариуцах байх юм эрх зүйн үр дагаврууд өөрөө гарч идэх гэсэн үг. За тэгэхээр манай энэ дэд сэдвийн хүрээнд бол би тэд панелистууд модератортойгоо ярилцаад бол би нэг онлайн ойлголтуудыг нэг товчхон байдлаар өгөөд нэг 20 минутанд багтаагаад ирээгээд би тэд тохирсон байгаа. Тийм болохоор сая дурдсан одоо энэ онлайн ойлголтуудын талаар нэг товчхон яриад тэгээд миний одоо ярих зүйл маань өөрөө өндөрлөө. Дараагийн панелистууд маань бас ингээд шүүхийн практикийн асуудлаар ингээд ярилцах хэрэгтэй байж байгаа. За тэгэхээр юуны төрөнд бол би төрөнд дурдсан үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлийн талаар бол манай иргэний хуулийн 219-аас хойш зүйл залтуудаар 219 дээр эрх зүйн үр дагаврын талаар зулаад өгсөн байж байгаа. Тэгэхээр онлын хувьд бол бид үүрэг гүйцэтгэх үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлийг бол хэд хэд ангилж авч үздэг байж байгаа. За тухайлах юм бол үүргийн гүйцэтгэл зөвхөн тухайн үүрэг гүйцэтгэгчийн хувьд боломжгүй бол үүнийг бол субъектив үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал. За харин ямар ч этгээд үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх юм бол объектив байдлаар үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон гэж үздэг. Тэгээ энэс гадна бас үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бол түр хугацаанд бий болсон байна уу? Эсвэл бүр мөсөн үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байна уугүй юу гэдгийг тухайн тохиолдолд бол бас шалгах шаардлагатай байж байгаа. Тэгэхээр юуны өмнө бол энэ үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл бий болсноор энэ нь өөрөө энэ гэрээний харилцаанд ялангуяа энэ гэрээний талуудын эрх үүрэгт яаж нөлөөлөх юм бэ гэдэг асуудлыг авч үзэх нь зүйтэй. Тэгэхээр нэгэнтээ одоо юу гэдгийг тухайн үүрэг маань өөрөө гүйцэтгэлийн хувьд боломжгүй болсноор бол үүрэг гүйцэтгүүлэгчийн зүргээс үрийн гүйцэтгэл буюу гүйцэтгэлийг шаардах юм боломжгүй буюу бидний одоо онлайн хувьд юу гэж хэлдэг вэ гэхээр анхдаг шаардлага хэрэгжүүлэх одоо боломж байхгүй буюу түүнийг шаардсан ч өөрөө өрнөлөөгүй гэдэг нь бол ойлгомжтой байж байгаа. За тэгэхээр энэ тохиолдолд бол нийтлэг тохиолдолд бол яах вэ гэхээр үргийн гүйцэтгэлийг шаардахын оронд харин энэ үргийн гүйцэтгэл боломжгүй болсны улмаас үүрэг гүйцэтгэлэгчид учирсан хохирлыг юм шаардах эрхийн асуудал бол үүсч идэг. За гэхдээ манай тохиолдолд энэ цар тахлын үед энэ үүргийн гүйцэтгэл өөрөө боломжгүй болсон тохиолдолд бол мэдээж хэрэг энэ нөгөө иргэний хуулийн 219 дугаар зүйлийн хэрэглэн дээр үүргийн зөрчилд өөрөө үүрэг гүйцэтгэгч өөрөө гин буруутай байх энэ урьдчилсан нөхцөл хангагдах ёстой. Тэгээ мэдээж цар тахлын энэ нөхцөл байдалд өөрөө үүрэг гүйцэтгэгчийн хувьд бол түүнийг гин буруутай гэж үзэх үндэслэл байхгүй байх тохиолдолд бол хохирол болон зардлыг одоо хариуцахгүй байх ийм эрх зүйн үр дагавар бол үүссэн. За тэгэхээр эндээс юу гэж ойлгох вэ гэхээр үүрэг гүйцэтгэгч бол үүргийн гүйцэтгэл боломжгүй болсны
нэг нотлох хүртэл бол мэдээж анхдаг шаардлага хэрэг бол алдахгүй. За тэгээд үүргийн гүйцэтгэл өөрөө боломжгүй болсон гэдгийг нотлогдсон цаг мөчөөс эхсүүлээд үндсэн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөн. За тэгээд энэ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хүрэхэд өөрөө гин буруугүй тохиолдол бол тохирол нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх юм боломжтой байна гэж ойлгох нь байна. За тэгэхээр энэ тохиолдолд бол одоо яах вэ гэхээр практиктэр бол одоо үүссэн нөхцөл байдал маань өөрөө энэ цар тахлын улмаас бий болсон үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл мөн байна уу үгүй юу гэдгийг юуны түрүүнд сайтар шалгаж тогтооно. Хэрвээ үнэхээр энэ цар тахлын улмаас бий болсон үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тухайн одоо яадгийн тохиолдолд бий болсон байвал яах вэ гэхээр бид нар мэдээж иргэний хуулийн 219-р зүйл болон бусад зүйл залтуудыг одоо хэрэглэх ийм одоо яадгийн боломж гарч байна гэж үзэх нь байна тийм ээ. За харин гэрээгээр одоо яадгийн одоо энэ талаар үүрэг гүйцэтгэх одоо яадгийн боломжгүй нөхцөлийн талаар тусгайлан одоо яадгийн хоорондоо тохиролцоогүй байгаа тохиолдолд бол мэдээж эерэг бид нар иргэний хуулийн специфик хэмжээг хэрэгжилж идэг. Тэгэхээр энэ үүргийн гүйцэтгэлийн тухайд бол бид нар ялангуяа одоо энэ цар тахлын хувьд бол одоо жишээлбэл аж ахуйн нэгжийн тухайн төрлийн үйл ажиллагааг хуулиар хориглох буюу одоо альва эрхцэн үндэслэлээр үүргийн гүйцэтгэл өөрөө боломжгүй болох эсвэл байгалийн хууль юм уу эсвэл шинжилгээ ухааны техникийн хувьд тухайн үүргийн гүйцэтгэл өөрөө бодитоор боломжгүй болох гэсэн ийм одоо онцлог асуудлууд энд хөндөгдөж идэг. За нөгөө талаасаа бас одоо яадгийн аж ахуйн үйл ажиллагааг бол тодорхой хугацаатаагаар ингээд хориглож идэг тий. Тэгэхээр бас энэ нь өөрөө төр зүрийн шинжтэй ийм үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байна уу? Эсвэл хожим тухайн үүргийг гүйцэтгэх боломж байна уу гэдгийг бас бид нар анхаарч авч үзэх ёстой. За гэхдээ мэдээж хэрэг ямар ч тохиолдолд үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд бол тухайн цаг хугацаанд бол үүрэг гүйцэтгэгч өөрөө үүргээс чөлөөлөгдөн. Одоо энэ нь төр зүрийн шинжтэй байна уу тий? Эсвэл төр зүрийн шинжтэй байгаа тохиолдолд ялангуяа үүрэг гүйцэтгэгч үүргээс чөлөөлөгдөөд үүргийн одоо тухайн цаг хугацаанд ч гэдэг үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах ийм боломжууд бол гарч ирж идэг. Магадгүй одоо юу гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд одоо яадаг цаг хугацаа нь өөрөө чухал байсан тохиолдолд бол одоо үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс гэрээнээсээ татгалзах ийм хэрэгцээ үр дагавар бол үүсэх боломж бол хуулиар нээлттэй байж байгаа гэж хэлэхээр байна. За гэхдээ энэ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлтэй холбогдуулаад одоо жишээлбэл зарим тохиолдолд бол одоо манай аж ахуйн үйл ажиллагаа доголдсноос болоод одоо төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа хийгээ явагдаагүй учраас хангалттай орлого өмнөшгөө олж чадаагүй. Тийм болохоор бид нар гэрээний одоо юу гэх юм мөнгөний төлбөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Төлбөрийн чадваргүй болсон эднэр гээд ингээд шаардлага тавиад байгаа. Энэ нь өөрөө бол үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлд хамаарахгүй гэдгийг анхаарах шаардлагатай. Яагаад тэгэхээр мөнгөний төлбөрийн үүрэг маань өөрөө төрлийн шинжээр тодорхойлогдох үүрэгт хамаарагдаж байдаг гэдэг утгаараа л үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлд бол энэ хамаардгүй гэдгийг бас хэлэх нь зүйтэй байхаа. За ингээд үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл бий болсноор бол зарчмын хувьд иргэний хуулийн 219-ээр хохирол шаардах хэрэгтэй байдаг ч гэсэн одоо энэ гинтийн буюу давч хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үснээс хамааралтайгаар үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон бол мэдээж тухайн этгээдэг гин буруутай гэж үзэхгүй учраас энэ 219-р зүйл заасан хэрэгцээ үр дагавар бий болохгүй юм аа гэдгийг анхаарах нь зүг баха. За тэгэхээр энэ төрийн байгууллагын шийдвэрээр зарим энэ аж ахуйн үйл ажиллагааг төр хугацаагаар зогсоож хааж жишээлх юм бол өнөөдөр хүртэлх хугацаанд бол энэ амралтын газрын үйл ажиллагааг хоригдсан хэвээрээ байж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бол одоо миний үзэж байгаа бол төр зүрийн шинжтэй юм субъектив үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал өөрөө бий болчихж байна. Тэгэхээр магадгүй амралтын газар сая үйл ажиллагааг нь буцаагаад нийцсэн байсан үе захиалга авсан байж болно шүү дээ тий. Тийм бол энэ захиалга авсан үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулсан тохиолдолд бол мэдээж эргээд одоо яадгийн үйл ажиллагааг нь хоригдсан тохиолдолд бол энэ төр зүрийн шинжтэй бас их субъектив үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдэг утгаараа талуудын хооронд энэ асуудлыг яаж шийдвэрлэх боломжтой вэ гэхээр нэг бол үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх эсвэл үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах хэрэг юм хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ ямар нэгэн байдлаар бол үүрэг гүйцэтгэгч одоо энэ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон гэм буруугүй учраас ямар нэгэн хохирол задлал бол шаардахгүй юм аа. За дараа нь бас бид нар энэ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлтэй холбогдуулаад бас хөдөлмөрлөх үүргийн хүрээнд бас нэг тодорхой жишээнүүдийг би энэ дурдж олж байна. За яагаад тэгэхээр одоо энэ хөдөлмөрлөх үүрэг маань өөрөө бас өөр бусад төрлийн үүргүүдээс өөр ингэсэн онцлогтой байж байгаа. За тэгэхээр яагаад вэ гэхээр
одоо жишээлбэл хөдөлмөрлөх үүргийн хүрээнд бол зөвхөн одоо юудгийн хөдөлмөрлөх үүргийн өөрийнх нь онцлог шинж нь юу вэ гэхээр тодорхой цаг хугацаанд өөрөө биеэрээ одоо гэрээгээрээ тохиролцсон ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээж идэг. Тэгэхээр жишээлбэл энэ цардахлаас хамааралтайгаар магадгүй одоо жишээлбэл төр зүрийн шинжтэй үр гүйцэтгэх боломжгүй нөхцөл бол энэ хөдөлмөрлөх үүргийн хүрээнд үүсэж болно. Яагаад гэх юм бол ажилтан өөрөө одоо юудгийн ковид туссан эрүүл мэндийн шалтгаанаар одоо үр гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болдог ч юм уу. Энэ гэх мэтчлэн хөдөлмөрийн гэрээний харилцаанд бас энэ асуудлыг бид нэр анхаарч авч үзэх боломж бол бас байгаад байна. За дараа нь энэ үр гүйцэтгэх боломжгүй нөхцлөөс гадна бас энэ түрүүнд дурдсанаар бол иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан нөгөө гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас үр гүйцэтгэгч маань өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болох ийм нөхцөл байдал үүсэх боломжтой. За тэгэхээр энийг бол бид нар өргөн утгаар нь аваад үзэх юм бол гэрээний үүргийн зөрчлийн нэг төрөлд бол хамааруулж авч үздэг. Тэгэхээр энэ гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөн байх юм бол иргэний хуулийн 220 дугаар зүйл заасны дагуу гэрээнээс татгалзах хэрэгтэй одоо гэсэн иймэрхүү үр дагавар үүсгээр зохицуулсан байдаг. Тэгэхээр талууд одоо юу гэдгийг энэхүү өөрчлөлтийг мэдсэн бол гэрээ огт байгуулахгүй байх байсан. Эсвэл ийм агуулгатайгаар гэрээг байгуулахгүй байх байсан тохиолдолд татгалзах тухай бол асуудал хөндөгддөг. За гэхдээ иргэний хуулийн 220-ын 3 дугаар зүйл заасны дагуу бол энэ өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг нийцүүлэх арга хэмжээг бол тэргүүн ээлжинд авч хэрэгжүүлэх ёстой байж байгаа. За ялангуяа энд бид нар жишээлбэл юуг дурдж болох вэ гэхээр энэ цартахалтай холбоотойгоор төрийн байгууллагын шийдвэрээр тодорхой аж ахуйн үйл ажиллагааг хаасан тохиолдол нь өөрөө бас гэрээ их болсон үндэслэл өөрчлөгдсөн гэж үзэх боломжтой байж болох юм аа. За харин энэ одоо жишээлбэл бүтээгдэхүүний нийлүүлэх харилцаан дээр би аваад үзэх юм бол магадгүй өмнө нь одоо жишээлбэл супермаркет ч байдаг юм уу худалдааны төв бараа нийлүүл бараа одоо захиалцсан байжсэн. За гэтэл нөгөө дэлгүүр одоо юудгийн худалдааны төвийн үйл ажиллагааг тодорхой одоо юудгийн хязгаарласнаас болоод хааснаас болоод одоо нийлүүл захиалсан бараагаа өөрөө худалдаа авах сонирхолгүй болсон байх юм бол энэ нь өөрөө 220-д хамаарах юм уу үгүй юу? Гэрээ одоо юудгийн гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөн юм уу үгүй юу гэдэг асуудал бол гарч ирнэ. Тэгэхээр энэ тохиолдолд бол гэрээг бол шинэ нөхцөлд нийцүүлэх боломжтой 220-д бол энэ хамаарж байгаа учраас гэрээг шинэ нөхцөлд нийцүүлэх боломж бол байж байгаа. Тэрнээс шууд бол гэрээнс татгалзах боломж бол байхгүй. Өөрөөр хэлбэл ийм тохиолдлууд одоо ийм нөхцөл байдал байна уу үгүй юу гэдгийг бол тухайн тохиолдлууд дээр тус бүр дээр нь одоо шалгаж авч үзэж ямар эрх зүйн үр дагавар үүсэх вэ гэдгийг тогтоох нь зүйтэй байдаг. За иргэний хуулийн 220 дугаар зүйл заасны дагуу гэрээ байгуулгын үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа элтэд өөрчлөгдсөн. За өөрчлөлтийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд одоо өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол одоо өөр тэр нөхцөл байдал нийцүүлэхийг бол талууд харилцан шаардах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ зохицуултын зорилго нь өөрөө юунд оршиж байна гэхээр хамгийн түрүүнд бол нөгөө талуудын хооронд байгуулагдсан гэрээг хадгалж авч үлдэхэд бол ингээд зорилго нь оршиж идэг. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулахаас үндэслэл өөрчлөгдсөн тооцогдох нэг одоо юу гэдгийг чухал бүлэг тохиолдол бол юу ах вэ гэхээр энэ гол үүрэг ба хариу үүргийн тэнцвэртэй харьцаа бол гэрээ байгуулагдсны дараа өөрөө өөрчлөгдсөн байх явдал байж идэг. Өөрөөр хэлэх юм бол гол үүрэг хариу үүргийн тэнцвэртэй байдал алдагдсан тохиолдолд бол бид нар иргэний хуулийн 220 заасны дагуу бас нөхцөл байдалд одоо юу гэдгийг гэрээг нийцүүлэхийн боломж бол байгаа гэсэн үг юм. За ялангуяа энд бол гэрээ байгуулах үед одоо юу гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан нөхцөлийн улмаас үүргээ гүйцэтгэхэд их хэмжээний зардал гарах тохиолдолд өөрөө энд хамрагдчихэдэг. За жишээлбэл одоо энэ дээр одоо юу гэдгийг цартахал бий болохоос өмнө одоо гэрээ байгуулсан байсан. Гэтэл тэр тухайн үед харилцан тохиролцсон байсан гэрээний зүйл бол бүтээгдэхүүний үнэ маань одоо цартахал бий болсны дараа 3 дахин 4 дахин өссөн ч гэдэг юм уу тийм бол одоо энэ иргэний хуулийн 220 дугаар зүйлийг хэрэглээд шинээр үүссэн нөхцөл байдал гэрээг одоо тохируулах боломж бол байгаа гэж ойлгох юм аа. За энэс гадна бас энэ гэрээний одоо иргэний хуулийн
220 буюу энэ хилцэл гэрээ хийх болсон нөхцөл байдал өөрчлөгдөх энэ зохицуултыг хэрхэн яаж бид нар одоо яадгийн хэрэглэх юм бэ? Ямар өөрчлөсөн нөхцлүүд одоо яадгийн хангагдсан байх ёстой вэ гэдэг дээр нэг ганц нэг зүйлийг хэлье. Тэгэхээр нэгдүгээр тул энэ гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн байх ёстой. Нэгдүгээр. За хоёрдугаарт бол талууд ийм нөхцөл байдлын өөрчлөгдөхийг мэдчихсэн бол гэрээг байгуулахгүй байх байсан байх ёстой. За эсвэл хамгийн одоо багадаа гэрээний аль нэг тал тухайн тохиолдолд бүхий л нөхцөл байдлыг харгалзан үздэхэд бол гэрээг өөрчлөхгүй байх тохиолдолд за одоо ялангуяа энэ гэрээ эсвэл хууль заасны дагуу бий болох эрсдлийн хуваарлтыг нь анхаарч үзэх юм бол гэрээг үргэлжлүүлэх нь аль нэг талд одоо боломжгүй байх ийм одоо юу гэдэг нөхцөл байдал өөрөө бий болсон тохиолдолд бол бид нар иргэний хуулийн 220 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой байдгаа гэдгийг бас анхаарч авч үзэх нь зүйтэй юм аа. За дараа нь би энэ дээр бас энэ иргэний хуулийн 220 дээр бид нар бас зарим нэг жишээнүүдийг жишээлбэл авч үзье гэж бодож байна. За эсвэл одоо цаг маань хязгаартай болохоор би энэ жишээнүүдийг дараа нь бас асуултын хүрээнд тодруулаад ингээд ярьчих боломжтой хаа гэж бодож байна. За дараа нь иргэний хуулийн 221-р зүйл бас энэ одоо цар тахалтай холбоотойгоор бас нэлээд хэрэглээ өндөртэй юм заалтанд би орох байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл манай хуулийн дээр болохоор иргэний хуулийн 221-р зүйлийн нэрийг тодорхойлохтой болохоор хүндэтгэн үзэх үндслээр талууд гэрээнээс татгалзах гэдэг бас юм томьёолын албаа хийсэн байгаа. За 221-р зүйлээр бол зарчмын хувьд урт хугацаатай үүргийн харилцааг цуцлах замаар дуусгар болгох тухай ийм харилцааг бол зохицуулсан байдаг. За өөрөөр хэлэх юм бол энэ иргэний хуулийн 221-р зүйл заасны дагуу хүндэтгэн үзэх үндэслэл байвал хэдийд чинь урт хугацаатай үүргийн харилцааг цуцлах замаар дуусгар болгох юм боломжийн талаар бол зохицуулсан байдгаа гэж хэлэх нь байна. Тэгэхээр энэ гэрээний харилцааны хүрээнд бол үүрэг нь өөрөө тогтмолд автагдах ийм шинжтэй байх. Өөрөөр хэлбэл үүргийн нийт хүрээ нь гэрээний үргэлжлэх хугацаанаас хамааралтай авах юм бол бид нар энийг бол урт хугацаатай үүргийн харилцаа гэж үздэг. За тэгэхээр энэ урт хугацаатай үүргийн харилцаанд бол жишээлбэл ямар гэрээнүүд ордгүйгээр та бүхэн мэдчихэж байгаа. Түрэн көслөх гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хамтран ажиллах гэрээ ч гэдэг юм уу, эсвэл урт хугацаанд бараа нийлүүлэх гэрээ ч гэдэг юм уу, тийм ийм гэрээнүүд орж идэг. За энэс гадна бас тодорхой төрлийн гэрээг олон дахин байгуулахаар харилцан тохиролцож болдог. Тэгвэл энэ тохиолдолд энэ тохиролцоо бол гэрээ бүртгүүлжлэн ийм гэрээг бол бид нар урт хугацаанд үргэлжлэх гэрээнээс бол ялах шаардлагатай гэдгийг бас анхаарах ёстой маа. Тэгэхээр энэ урт хугацаатай үүргийн харилцааг одоо юм бас нэг харилцаанаас ялах ёстой. Тэр нь юу ах вэ гэхээр хэсэгчлэн одоо нийлүүлэхээр тохиролцсон гэрээ байх боломжтой. Тэгвэл энэ нь өөрөө бас урт хугацаатай үүргийн харилцаанд хамаарахгүй гэдгийг бас хэлмээр байна. Өөрөөр хэлбэл анх гэрээ байгуулахдаа тодорхой хэмжээгээр нийлүүлэхээр тохиролцсон ч үүрийг хэсэгчлэн гүйцэтгэхээр одоо үүргээ үр хөдлөх бол энэ нь шууд бол одоо юу гэдгийг урт хугацаатай гэрээний харилцаанд бас хамаардгүй шүү гэдгийг анхаараарай. За тэгээд энэ иргэний хуулийн 221-р зүйл заасны дагуу бол бүхий л одоо юу гэдгийг нөхцөл байдлыг харгалзан үзэхэд бол талуудын ашиг сонирхлыг одоо ингээд дэнслэн үзэхэд гэрээ цуцлахыг хүсэж байгаа нь талд бол илтэд тохиролтой байх тохиолдолд бол бид нар хүндэтгэн үзэх үндэслэл өөрөө бий болсон байна гэж үзчихэдэг. За тэгээд хүндэтгэн үзэх одоо юу гэдгийг үндэслэлт нь бидний энэ яриад байгаа гинтийн болон давхчгүйчний шинжтэй нөхцөл байдал өөрөө хамаарж байгаа. Тэгэхээр одоо энэ цар тахалтай холбоотойгоор бас энэ урт хугацааны гэрээний харилцааг бол энэ иргэний хуулийн 221-р зүйлийг үндэслээд бас дуусгар болох ийм боломж бол байна гэж ойлгох нэ. За ийм байдлаар үндсэндээ иргэний хуулийн үүргийн ерөнхий анги болон тусгай ангиар бол одоо энэ цар тахалтай холбогдуулаад гэрээ үүргийн харилцаанд одоо саад дотор учрах үүргийн гүйцэтгэл өөрөө тодорхой хугацаанд боломжгүй болох ч гэдэг юм уу. Эсвэл ерөнхийдөө одоо яадгийн гэрээнд одоо энэ нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчлөлт гарцааг оруулах шаардлага бий болсон тохиолдолд ямар хуулийн хэм хэмжээнүүдийг хэрхэн яаж хэрэглэх вэ, ямар эргэцэн үр дагавар үүсэх вэ гэдгийг ерөнхийд нь яг ингээд үндсэн ойлголт өгөхөд юм байна. Тэгээд дараагийн асуултуудаар ч юм уу эсвэл ингээд завсар хооронд нь би бас нэг зарим нэг тайлбаруудыг хийгээд явах боломжтой гэж бодож байна. За анхаарал тавьсанд баярлалаа. За англи зөвлөгчтэй баярлалаа. За дараагийнхаа асуултыг би Жаданбаа мөнгөлөгчд тавья. За ерөнхийдөө бол сая цулаа өгшийн маань хэлсэн илтгэл маань яг онлын хэсгийг ярьлаа. За одоо үүнээс хойш бол бид нэр илүүтэй
практик талаас нь ярилцаа явна. За Жаданбаа мөрөгчөөсөн би ер нь бол одоо ингээ иргэний хуульд заасан үүргийн тусгай төрлүүд бие гэрээний тусгай төрлүүдтэй холбоотой энэ харилцаанд энэ цар тахал маань одоо яг ямар шиг байдлаар нөлөөлж байна? Гэрээ байгуулахаас эхлээд түүнийг өөрчлөх, дуус оруулахтай холбоотой асуудал дээр яаж нөлөөлж байна? Та нэг шүүхийн практик талаас нь бас энэ дээр нэмээд өөрийнхөө байр суурийг илэрхийлээд яваач гэж хүсэж байна. За сайн бацгаана бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За сая их цуглуугч бол бас нэлээд дэлгэрэнгүй ялангуяа өргөн гүйцэтгэлийг гүйцэтгэхэд саад болох нөхцөл байдлуудыг тодорхой жишээнүүд дээр бол дэлгэрэнгүй ярьлаа. За тэгэхээр энэ гэрээ байгуулах бэлтгэл үе шат гэдэг юм хэлцээний үе шат. За эсвэл энэ гэрээний хэрэгжилтийн явцад ерөөсөө гэрээний талуудаас үл хамаарах. За мэдэх боломжгүй энэ гинтийн хүндэтгэх шалтгааны нөхцөл байдлууд бол гэрээний ялангуяа энэ урт хугацааны гэрээний харилцаанд бол илүү нөлөөлж байна. За тэгэхээр шүүхийн практикийн тухайд бол бас модератор төлөхөө асууж байгаа шиг байна. Бид нэр яг шүүхийн шийдвэр магадлал тогтоолуудыг бол нэлээд судалсан. За ялангуяа яг энэ үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэх цаад болж байгаа нөхцөл байдал буюу 219-өөс 220-21-тэй холбоотой энэ хуулийн заалтуудын тодорхой хэсгүүдийг бол үндэслэсэн гэдэг юм уу. Үндэслэлээ болгосон шүүхийн шийдвэр тогтоолууд бол харьцангуй бага байна. Гэхдээ зүгээр зэвсэгний харилцаан дээр за ялангуяа энэ нөхцөл байдлуудыг түрүүн их цуглууг шилжсэн бол нөгөө хуулийн зөвлөгөө консалт авч байгаа энэ байгууллагуудын аж ахуйн нэгжийн тухайд болвол за гэрээнийхээ нөгөө тал дээр энэхүү нөхцөл байдлуудаа бол тэр даруй гэдэг юм да. Ердийн боломжтой хугацаанд нь бол мэдэгдэх. Тэгээд гэрээнийхээ харилцаан дээр бол энэ нөхцөл байдлуудаа тусгаад харилцсан нөхцөл байдлуудаа тусгаж байгаа энэ тохиолдлууд бол айгүйх байна. За гэрээ мэдээж бол үүргийн гүйцэтгэлийг бол үнэхээр гэдэг юм шударгаар гүйцэтгэх зарчим бол зайлшгүй яригдана. Гэхдээ энэс нөгөө гажиж байгаа энэ тохиолдлууд нь юу гэхээр гинтийн буюу давчгүй хүчний шинжтэй нөхцөл байдлууд бол айгүйх яригдж байгаа юм асуудлууд байна. За энэ объектив бүрэлдэхүүний тухайд бол бас их цуглуугч нийлээд илэрэнгүй ярьчлаа. Шүүхийн тухайд бол за ялангуяа бас манай өмгөөлөгч нарын тухайд нөгөө худалдаалж үйлдвэрийн танхимаас олгож байгаа гэрчлэгээ бол байна. Энэ бол бас ялангуяа энэ сар тахлын нөхцөл байдлуудаар бол аж ахуйн нэгж байгууллагууд энэ нөхцөл байдлуудаа нотлоод гэрчлэгээ авч байгаа тохиолдлууд байгаад байгаа хэдий ч гэсэн гэвч яг энийг нөгөө шүүхийн тухайд гэдэг юм уу эсвэл яг манай Монголын үндэсний олон улсын арбитр дээр яг энэ гэрчлэгээгээ үндэслэл болгоод гэдэг юм хүнд давч хүчний шинжтэй нөхцөл байдлуудаа гаргаад ингээ маргаж байгаа тохиолдлууд нь жишээ нь баг арбитр дээр бол баг байхгүй бах жишээ. Шүүхтэр бол яг энийг ингээд маргаад хэрэгээр уулзагчд өмгөөлөгчдийн зүгээс ингээд маргаад явж байгаа ч гэсэн яг шүүхийн шийдвэрийг үндэслэл болгоод гэдэг юм уу хэмжлэлийг за хэргийг шийдвэрлэж байгаа энэ тохиолдлууд бол харьцангуй хомс байна. Зүгээр гэрээ цуцлахтай холбоотой гэрээний аль нэг тал өөргөө зөрчсөн гэдэг юм энэ нөхцөл байдлууд за энэ үүрэг гүйцэтгэхэд цаад болж байгаа нөхцөл байдлууд нь яг зүгээр цар тахал шалтгаалсан гэдэг үндслээр за гэрээг хугацаанаас өмнө цуцлах тодорхой хугацааны хүү хариу төлбөрөөс гэдэг юм нэмэгдэл энэ үүргүүдээс бол чөлөөлж байгаа юм асуудлууд бол нийтлэг байдлаар бол гарч ирж байна. За баярлалаа. За баярлалаа. За ер нь бол сая илтгэгч нар маань хэлж байгаа цар тахлын үед бол компаниуд бол яг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж ийнэ гэдэг. Бас яа харахгүй тэгж юм л да. Жишээ нь аль салбарт вэ гэдгээс хамаарат ер нь бол одоо яг гэрээнд бол одоо бидний нэг гэрээнд оруулаад заншицсан хэдэн тохиолдлууд байдаг шүү дээ. Одоо давчгүй хүчин зүйлгээ тодорхойлждаг. За энэ бол байгалийн гамшиг, за хөл хорой, улс төрийн шийдвэр, дайн байлдааны байлч гэдэг юм ингээд оролцдог. За энэ дэр нэмээд одоо бол яг пандемик гэдэг үгийг өөрөө яг оруулж ийн л да. Пандемик гэдэг үгийг оруулснараа өөрөөр хэлбэл энэ нь бол яг энэ хүндэтгүү үзэх шалтгаан гэдэг дээр ингээд хамаарч явна гэдгийг бол ингээд талууд тохиролцоод ингээд явж байгаа юм тохиолдлууд бол практикаар бол байж байна. Тийм тэгээ ер нь бол ингээд ажиглаж яхад бол бизнесийн байгууллагууд төдийлөн бас нэг нэгнийхээ шүүхэд ингээд зарга маргаан үсгээд яваад байх нь бас харьцангуй бага. Дээрээс нэмээд бол нийгэмд илүү ойлголцох ийм байдлууд руу бас илүү орж байна. Ягаад гэвэл энэ пандемик энэ хүний нүдэн дээр бүгдийн нүдэн дээр л одоо ил явагдаж байгаа ийм харилцаанууд бий болоод байгаа учраас энэ дэр бол бас яа харахгүй бүгд нэг нэгэндээ бас хүндэтгэлтэй хүлээцтэй илүүтэй зөвшөлдөх хилцэх энэ асуудал дээр л явж гэнэ гэж харж байгаа. За би дараагийнхаа асуултыг гүшин тамир өмгөөлөгчд тавья. За цар тахлын нөхцөл байдалтай уялдаад бас энэ
гэрээ байгуулагдах үе шаттай холбоотой за гэрээн дээр одоо гарын үсэг зурх энэ нөхцөл байдал бас өөрчлөгдөж байна л да. Одоо жишээ нь технологийн янз бүрийн шийдлүүдийг одоо энэ зайнаас ажиллах энэ цар тахлын үед одоо зайнаас ажиллах үед бас ингэж хэрэгжилж байна. За өмнө дээр бол одоо иргэний хуулийн 196-гийн 1-8 дээр одоо жишээ нь захим гэрээ контрактыг зөвшөөрсөн байдаг боловч тэрийг яаж баталгаажуулах вэ гэхээр захим гарын үсэг буюу тэрийг нь бол тоон гарын үсэг байна гэд ингээд заасан байдаг. Тэгэнгүүт ч одоо бид нар болохоор яаж юм хэрэг төдийлөн бас тоон гарын үсгийг одоо ингээд аваад хэрэгжилж байгаа юм бол одоо жишээ нь компаниудын хувьд бол байхгүй байгаад идэг. Захим аппликейшн ашиглаж байна. За гарын үсгийнхаа хуулбарыг нэгэн лугаар дамжуулж одоо илүүтэй захидал харилцааны шинжтэй байдлаар одоо энэ гэрээ байгуулах за түүнийг одоо баталгаажуулах юм нөхцлүүд явагдаж байна л да. Тэгэхээр та үүнтэй холбоотой ер нь бол асуудлыг дээр бас байр суурь илэрхийлж тэр гэрээний хүчин төгөлдөр байдал одоо энэ захим гарын үсгийн олон төрөл байдлыг ингээ ашиглаж байгаа нь хэр нөлөөлөх вэ? Шүүхтэр энийг нотлох баримттай хэмжээнд үнэлэхэд одоо хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаар нь та бас оролцогч нартай өөрийнхөө байр суурийг илэрхийлэхийг хүсэж байна. За сайн байцгаана уу? Хэлцүүлэгт оролцогчдод энэ өдрийн мэндийг хүргье. За манай хэлцүүлэгт оролцож байгаа одоо панелистууд бас энэ өвчин зөвлөлийн үед иргэн ахуйн нэгжүүдийн хооронд байгуулагдж байгаа гэрээний асуудал төр гарч байгаа. Нөлөөлөлтөй холбоотой асуудлаар бас нэлээд тодорхой байр суурь илэрхийллээ. За модераторын хувьд надаас тухайлан асууж байгаа энэ асуултын тухайд бол мэдээж одоо энэ цар тахлын үед талуудын хооронд байгуулагдж байгаа гэрээний харилцаа бол захим гарын үсэг, тоон гарын үсэг гэдэг асуудлаар бол шийдвэрлэгдэж байгаа зүйл бас нэлээдгүй байгаа. За ер нь бол иргэний хуулийн 196, за иргэний хуулийн 40 зааснаар талуудын хооронд байгуулж байгаа гэрээ хэлцлүүд ямар тохиолдолд хүчин төгөлдөр вэ? За ямар тохиолдолд гэрээ байгуулсан тооцох вэ гэдэг энэ асуудлыг мэдээж шүүхээр маргасан тохиолдолд авч хэлсэн. За гэрээний хүчин төгөлдөр байдалтай ч гэсэн энэ бол заашгүй салшгүй холбоотой. За захим гарын үсгийн тухайд бол манай улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа энэ 2011 оны 12 сарын 13-ны өдрийн захим гарын үсгийн тухай хууль байна л да. За энэ хууль дээр бол захим хэлбэрээр хилцэл хийхтэй холбогдсон энэ харилцааг бас зохицуулахаар оруулж байгаа боловч за энэ харилцааг бол иргэний хуулийн холбогдох зүйл залтаар зохицуулна гэсэн байна. Тэгэхээр иргэний хууль дээр маань захим гарын үсэг бол хүчин төгөлдөр тооцогдохгүй гэдэг талаар бол тухайсан зохицуулалт бол яг ороогүй байгаа шүү дээ. Та мэдж байгаа материалыг илэрхийлж байгаа тэр. За гэхдээ энэ хууль дээр бол хууль өөрөөр заагаагүй захим гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адил хэрэглэнэ гэсэн байна. За хэрэглэгчийн захим гарын үсэг тоо хэлбэрт нь бол хязгаар тогтоохгүй. За мөн энэ захим гарын үсэг бол одоо тухайн гарын үсгээ нотариатаар баталгаажуулсан тийм хэлбэрээр одоо миний гарын үсэг баталгаажсан байлаа гэж бодоход за энэ гарын үсгээ одоо би гэрээ хэлцэл дээрээ зураад нөгөө тал руу захимаар илгээсэн нөхцөлд бол бас гэрээ хэлцлүүдээ бол хүчин төгөлдөр хэлбэрээр байгуулсан гэж үзэхээр энэ нөхцөл байдлууд бол гарч байгаа. За хөл хорой тогтооно гэдэг маань хэдийгээр цар тахлын үед нөхцөл байдал хэцүү байгаа боловч за бүх нийтийн бэлэн байдлын үед бол бүгд гэрээсээ гарахгүй хөлөнд орчих. За өндөржүүлсэн бэлэн байдал гэдээ дахиад авагдаад шилжих үед бол тодорхой хэмжээнд бол тухайн одоо орон байрнаас нэвтэрч гараад те үйл ажиллагаагаа нөгөө хязгаарлалтгүйгээр явуулж байгаа энэ тохиолдолд бол манай нөгөө нотариатууд энэ ажиллаж байгаа учраас тухайн гэрээ хэлцлүүдэд нөхөж одоо баталгаажуулах ч юм уу те. За эсвэл энтэйгээ уялдуулаад урьдчилаад захим гарын үсгнүүдээ бол нотариатаар баталгаажуулах хэлбэрээр бас аж ахуйн нэгжүүд явж байна. За тоон гарын үсгийн тухайд бол тоон гарын үсэг бол өнөөдөр за захим худалдан авах ажиллагааны систем, за татварын систем, нийгмийн даатгалын ерөнхий газар дээр энэ төр. За одоо сүүлд бол эмнэлгийн үйлчилгээнд дээр бас энэ тоон гарын үсгүүдийг бол аж ахуйн нэгж байгууллагууд бол хөвчлэн хэрэгжилж явж байгаа. За тоон гарын үсэг бол саяны миний нэрлсэн захим гарын үсгийн тухайн хуулийн дагуу бол бас зохицуулагдж байгаа. За тоон гарын үсгийн гэрчилгээг бол энэ тусгай зөвшөөрлөлтөө төрөөс хувийн хвшилд бол энэ эрх үүргээ шилжүүлсэн юм хуулийн этгээдүүд бол
тоон гарын үсгийг бол олгоод явж байгаа. Жишээлбэл Mampas гэдэг компани бол өгөөд явж байгааг та нар бас надаар хэлүүлбэл мэдж байгаа баха. Тэгэхээр энэ тоон гарын үсэг бол тоон гарын үсгийн гэрчлэгээ бол авах ёстой ийм одоо хуулийн зохицуулт байгаа. За энэ гэрчлэгээр бол баталгаажсан тохиолдолд тоон гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адил хүчинтэй тооцно гэдэг энэ хуулийн 6-гийн 1-д бол заасан байгаа. За ингээд яг одоогийн нөхцөл байдал, цар тахлын нөхцөл байдалд бол тоон гарын үсгийг бол бас энэ хуулийн дагуу хэрэглээд явж байна. Цахим гарын үсгийг ч гэсэн бас саяны миний ярьсны дагуу бол зохицуулаад явж байна. За миний зүгээс бол тоон болон цахим гарын үсгээр асуулт байвал дараанаас хариулахад бол бас бэлэн байна. За төвшин тамир хөнгөлөгчтэй баярлалаа. За оролцогчдоос асуулт авах боломжтой байгаа. За оролцогчдоос асуулт аваад бас энэ панелистууд маань бас юм хариулах бас цаг байгаа шүү биднэрт. Та бүхэн бас асуулт байвал биднэрт бас асуултаа асуухаар гараа өргөдөг. Тэр гараа өргөөд тэмдэглэж болно шүү. За би дараагийнхаа асуултыг үргэлжлүүлээд болор цэцэг өмгөөлөгчөөс асууя. Энэ тар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад за орон нутгийн онцгой комиссийн шийдвэрээр одоо уул уурхай ер нь бол одоо уул уурхайг бид нэр бас төлхөө явуулахыг зорилоо л засгийн газар ч гэсэн. Гэтэл одоо бол энэ маань ч одоо бас амжилтгүй болоод ер нь бол уул уурхай бас зарим хэсэгтээ зогсож эхэлж байгаа. Экспорт маань илүү багасж байгаа. Тэгэхээр энэ цар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад энэ уул уурхайн салбарт гэрээ эргэлцсэн ямар онцлог зохицуултууд ер нь хийгдэж байна. За ер нь цаашдаа бид нэр юуг анхаарал илүү хэрэгтэй байгаа талаар та бас нэг өөрийнхөө байр суурийг илэрхийлээч. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За ерөнхийдөө бол уул уурхайн компани одоо ашигт малтан байгууллагын лиценз эзэмшигч одоо уул уурхай олборлагч компаниуд, экспортлогч компаниудын хувьд бол уул уурхай ажилчдын одоо ажилтны эрх ашиг тэгээд мөн уул уурхай компани ажилтны хоёрын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээтэй холбоотой ийм асуудлууд бол 2020 оны 1 сараас эхлээд ингээд цар тахлын нөхцөл байдлаар хөлөөрөө тогтоогоод хөлийн бомбуудыг хаагаад явж байгаа энэ үйл ажиллагааны явцад бол харцангуй одоо ээлж уул уурхай компаниуд ажиллаж байгаа ажилтнууд бол ээлжээ хэвийн байдлаар солилцоод ингээд үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж явж байгаад сая 2020 оны 11 сарын 10-наас бол өндөржүүлсэн бэлэн байдал бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжсэн энэ үеэс эхлээд бол нөхцөл байдал бас нэлээд хүндэрсэн. Энэ нөхцөл байдлын хүрээнд ямар нөхцөл байдлууд ихэнхдээ одоо практиктэр амьдрал дээр гарсан бэ гэхээр тухайн одоо уул уурхай компаниуд эхний ээлжний одоо ажилчид ээлжээ хай ажлыг гүйцэтгэж явах явцад одоо орон нутгаас шилжилт төлөвлөгөөнийг хориглох мөн одоо жишээлбэл оршин сууж байгаа газраас алслагдмал газар ажилладаг ажилтнуудын хувьд бол одоо шилжилт төлөвлөгөөний зогсоосонтой холбоотойгоор одоо тухайн орон нутгад үйл ажиллагаа үргэлжлүүлэн гүйцэтгэх ийм нөхцөл байдлууд бол үүссэн бол эсрэгээрээ бол ажилдаа дараагийн ээлж солилцох гэсэн ажилтнуудын хувьд бол тухайн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй ингээд нөхцөл байдал үүссэн ийм урт хугацааны бас нөхцөл байдлаас шалтгаалаад ингээ 2020 оны 12 сард бол уул уурхай хүнд үйлдвэрийн яам, зам тээвэр хөгжлийн яам, эрүүл мэндийн яамны хамтарсан юм тушаал гарсан ба. Энэ нь бол одоо ажил үүрэг гүйцэтгэх явцад бол ажилчдын ээлж солилцох дээр ямар нөхцөл байдлууд үүсч болзошгүй түүнийг одоо хэрхэн даван туулах вэ гэдэг тал дээр бол төр журам гаргасан. Энэ журмаар бол илүү наривчил зохицуулсан. Үүнээс өмнө бол зохицуултгүй одоо тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдийнхээ хүрээнд өөрсдөө бол зохион байгуулалтыг хийж ингэж явж исэн юм. За тухайлбал одоо тухайн орон нутгатаа явж ажиллах гэж байгаа хүмүүсийг бол урьдчилсан тусгаарлалтанд байлгаж одоо шинжилгээ төрөвчлсөн болон PCR-ын шинжилгээнүүдийн нэмэлт зарлууд бол тухайн аж ахуйн нэгж бол бүрэн өөрө хариуцах юм нөхцөл байдал үүсчихсэн бол мөн одоо тухайн орон нутгатаа байдаг одоо жижиг хэмжээний уул уурхай компаниудын хувьд бол шууд уурхайн тосгондоо ажилчдаа урьдчилж авчирч одоо
тусгаарлаад тэгээд шинжилгээ аваад ингээд тэр тусгаарлалтын хугацаа тусгаарлалтын одоо уурхайн тосгоныхын байр орны хүрэлцээгүй байдлаас болоод ээлжийн ажлын одоо 3 ээлжээр ажилладаг байсан бол 2 ээлжээр ажиллах юм нөхцөл байдал үүсэх. Эргээд энэ нь бол тухайн ажилтнанд өөрт нь бол ажил амьдралын одоо тэнцвэр алдагдах одоо удаан хугацаанд тасралтгүй ажиллах хэдийгээр одоо илүү цагийн хүнсийг ингээд хангалттай олгож байгаа боловч тухайн ажилтнууд бол эрүүл мэндийн байдал одоо гэр бүлтэй анхаарал халамж тавих гэр бүлтэйгээ цаг хугацаагаа өнгөрөх амралтаа өнгөрөх ийм нөхцөл байдалгүй байдлаас болоод бас нэлээд сэтгэл зүйн болоод ийм ажлын ачааллын тийм дарамтуудыг авч ирсэн ийм одоо хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой ийм нөхцөл байдлууд бас үүсэж ирсэн. Тэгээд энэ нөхцөл байдлуудаас хамаарат бол аж ахуйн нэгж байгууллагад өөрт нь бол нэгдүгürt одоо тусгаарлалтын байрны төлбөр мөн эрүүл мэндийн одоо шинжилгээний төлбөрүүд гэх мэт олон төрлийн төлбөрүүдийн нэмэлт зарлууд гарах тухайн одоо ажил үргээ гүйцэтгэгээгүй ажилтнуудынхаа одоо ажлын байрыг хадгалах үүднээс тухайн ажилтнуудад одоо сул зохицолтын үеийн 60% олбор олгох гэх мэт ийм нөхцөл байдлуудаар бол эсрэгээрээ одоо ажиллаж байгаа ажилтнуудын хувьд одоо хөдөлмөрийн хууль заасан одоо илүү цагийн хүнсийг нэмж бодож олгох зарим тохиолдолд одоо амралтыг нь одоо тухайн кемп дээр амраах ийм нөхцөл байдлуудаар ингэж нэмэлт зарлууд маш ихээр гарч ирсэн. Хэдий тийм боловч одоо аж ахуйн нэгж байгууллагууд аль болох ажилтныхаа одоо хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй байх ийм бодлогод бол хит хэд одоо уул уурхай компаниуд дээр бол ажиглагдчихсан. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалаад одоо хөлийн бомбуудыг хаасан шийдрүүд бол тухайн үед бас нэлээд олон гарсан. Одоо ч одоо зарим хөлийн бомбууд ингээ хаацснаас болоод тухайн уул уурхай олборлагч компаниуд, экспортлогч компаниуд бүтээгдэхүүний одоо хөлийн бомбоор гарах юм боломжгүйгээс болоод одоо санхүүгийн чадамжгүй болж зарим одоо ажилчдаа цомгдох ийм нөхцөл байдлууд бас үүсэж ирсэн. За иймэрхүү практик төр бол нэлээд олон нөхцөл байдлууд гарч ирсэн. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд бол одоогийн байдлаар мэдээж шүүхийн түвшинд очиж одоо шүүхийн практик үүсгэх одоохондоо хэмжээнд түрүүн одоо манад орж модераторын хэлснээр дагуу бол аль болох аж ахуйн нэгж байгууллага хамтарч ажиллаж байгаа одоо туслан гүйцэтгэгч компани, тээвэрлэгч компаниудтайгаа эв зүйтэй асуудлыг одоо шийдэх хэлбэр аргаар одоо өөрсдөө энд одоо эрсдлийг хуваарлах маягаар одоо зохицуултыг бол удаа дараа хийж явж байгаа ийм нөхцөл байдлууд бол нэлээд ажиглагдчихсан. Тэгээ ер нь бол яг бас манай одоо зөвлөгөө өгдөг компаниуд дээр жишээлбэл бас нэг ажиглагдчихсан зүйл бол ажилчид бол ажлын хөдөлмөрлөх үүргээ одоо ажлын хөдөлмөрийн гэрээг бол цуцлыг гэсэн саналыг өөрсдийн зүгээс бас ажилчдын зүгээс гаргаж ингэж тавьсан байдаг. За иймэрхүү хөдөлмөрлөх үүргээсээ татгалзаад одоо тухайн үедээ гэрээгээ цуцлах санал гаргаад ингэж явж байгаа үед одоо сүүлийн 3 сарын одоо цалингийн дунджаар нь одоо ажилгүйдлийн тэтгэмжийн төр олгоход бол тухайн хүнд сохиролтой байдлууд үүсэх зарим тохиолдолд одоо сул зохицолтын олгор 60% учраас энэ одоо ажилгүйдлийн тэтгэмж авах юм нөхцөл байдалд хүндрэлтэй байдлыг үүсэх юм хохирох асуудлууд гарч ирсэн. Зарим тохиолдолд бол одоо түлээн нүүрсний нэмэгдэл энтрийн одоо аж ахуйн нэгж байгууллагаас нь өгчөө тэрийг нь одоо сүүлийн сар дээр нь жишээлбэл бага хэмжээний нэмэгдлээ зүгээр тусад нь ингээд цалин маягаар ингээд бодолт хийгээд өгснөөс болоод одоо тэр түлээн нүүрсний нэмэгдлээс үүдэлтэйгээр одоо тухайн хүний дундаж цалин хүнс буурч ингээд хохирох гэх мэт юм олон янзын үр дагаврууд бол уул уурхай ажилчид болоод ажил олгогчдын хооронд бас жижиг хэмжээний үр хаануудад бол маш их үүсэж ирсэн ийм нөхцөл байдлууд байдаг. Тэгээд эргээд одоо мөн ажилчдыг одоо тухайн үндсэн орон нутагт нь одоо ингээд амраахад буцаахад эргээд маш их халдварт өртөх одоо дам болон ойрын хавьталд орох юм нөхцөл байдлаас болоод эргээд одоо ажилчдын дунд одоо халдварт тараах ингээд тухайн уул уурхай компаниуд одоо үйл ажиллагаа явуулах боломжгүй ингээд голомт болох ийм нөхцөл байдлууд бас үүсэж байгаа. Тийм учраас аль болох одоо гэрт нь буцаахгүйгээр явуул одоо тусгаарлалтын байлгыг амраая гэхээр эргүүлээд одоо тухайн хүмүүсийн эрүүл мэнд бол сэтгэл санааны юм байдлуудаас болоод одоо бас ажил амьдралын тэмцэрийг хадгалах үүднээс бас гэрт нь буцаах юм нөхцөл байдлаас ер нь бол энэ цар тахлын үеийн нөхцөл байдал бол хувь хүмүүний сахилга бат одоо тухайн одоо ажил олгогчийнхаа өмнө хүлээсэн үүргээ ажилтан хэрхэн биелүүлэх вэ? Тэрэн дээрээ одоо хэвээ одоо дам хавтал болоо арай хавтал болсон бол энэ талаар нэн даруй мэдэгдэх ийм үүргээ биелүүлээгүйс болоод хэвээ хохирол учрах юм бол энэ хохирлыг одоо хэн хариуцах нь юм
тодорхойгүй нөхцөл байдлууд бас үүсэж исэн ийм байдал бол урхан компаниудад нэлээд үүсэж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг бол харьцангуй эв зүгээр хоорондоо тохиролцож одоо урт удаан хугацааны үүрэг гүйцэтгэх ийм харилцааныхаа үүднээс бол талууд бол аль болохоор эв зүгээр шийдэж ингэж зохицуулт хийж байгаа энэ нөхцөл байдлууд харагдаж байна. Энэ дээр бол яг хэрвээ одоо улсын онцгой комисс болоод тухайн сум орон нутгийн онцгой комиссаас хууль бус шийдвэр гаргаснаас болоод харин одоо аж ахуйн нэгж байгууллага хувьд хохирол учрах юм бол энэ хохиролтой холбоотойгоор одоо гомдол гаргах одоо шүүхэд хэмжил гаргахтай холбоотой зохицуултууд бол мэдээж одоо иргэний эрхийн шийдвэрлэх хууль бол иргэний хуулиар нээлттэй байгаа. Эдгээр нөхцөл байдлууд дээр бол хуульчид урьдчилаад одоо тэр хохирол учирч ирсэн нөхцөл байдал мөн одоо хохирол учирч болзошгүй юм нөхцөл байдал урьдчилж үүсэж байгаа талаар бол талуудаа эргэж мэдэгдэх энэ мэдэгдэл хүргүүлж байгаа нөхцөл байдлаа бол нотлог харимжуулах ийм байдлаар бол хуульчид бол илүү хямган ажиллах зүйтэй гэсэн юм саналтай байна. За баярлалаа. За баярлалаа боловч хөнгөлөгчдөө маш бас чухал асуудлуудыг хөндөж ярьлаа. За оролцогчдоос маань нэг асуулт ирсэн байна. Төвшин Тамир хөнгөлөгчөөс асууя гэсэн байна. За энэ асуултыг тавья. За гэрээнд гарын хэсэг зурж буцааж илгээхдээ гарын хэсгийн баталгаагаа давхар нодротоор батлуулаад илгээх үү, гэрээний салшгүй хэсэг болно гэж ойлгож болох уу гэж байна. За та хүн дээр нэг хариулт хэлэх үү? За иргэний хуулийн 196-гийн 1-8 бол нэг л залт байгаа ер нь цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд цахим баримт бичиг үлдэж цахим гарын хэсгийн тухай хууль заасан тоон гарын хэсэг зурснаар гэсэн нэг юм залт байдаг. Гэтэл нөгөө цахим гарын хэсгийн тухай хууль дээр маань цахим гарын хэсэг, тоон гарын хэсэг хоёр маань бас хоорондоо ялгаатай байхаар ингэж харагдаад байгаа. За цахим гарын үсгийг хэрвээ гэрээн дээр зурхаар бол тухайн одоо иргэний тухайд бол эн чинь заавал гарын үсгийн баталгаа бол нотариотоор хийгдсэн байдаг та нар мэдж байгаа тийм. За хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдийн тухайд бол гарын үсгийн баталгааны асуудал бол яг ердийн журмаараа нотариот дээр гарынхаа үсгийн баталгааг хийлгэсэн ч байж болно. За хэрвээ тийм гарын үсгийн баталгаагүйгээр нөгөө тоон гарын үсгээ хувийн дэлгүүр ашиглаад нөгөө мэдээллийн санд нь оруулаад тусгай зөвшөөрөл бүх этгээдээс авсан тоон гарын үсгээ бас оруулах нэг юм боломж байгаад байгаа. Гэхдээ одоо энэ боломж бол яг тоон гарын үсэг дээр бол төрийн байгууллагууд бол энэ програм хангамжаа бол сайжруулаад хийчихсэн байна лээ. Худалдаа авах ажиллагааны газартай жишээлбэл гэрээ байгуулах юм бол тоон гарын үсгээрээ бол энэ гэрээнд гарын үсэг зурчих болно. За гэтэл иргэний хууль дээр бол яг наривчлаад цахимтай холбоотой асуудал бол 196-гийн 1-8 дээр бол тоон гарын үсэг зурснаар гэж заачаад байгаа учраас аж ахуйн нэгж байгууллагын тухайд бол тоон гарын үсгийг бол зурхыг бол одоо хууль заасан шаардлага хангаж байна гэж бас үзэхээр харагдаад байгаа. За гэвч одоо тоон гарын үсгийн хөгжүүлэлтийн энэ явцад нь бол яг иргэн хуулийн этгээдийн хоорондын хувийн одоо эрх зүйн харилцааны тухайд хөгжүүлэлт нь явж байгаа юм байна. Яг одоогийн байдлаар хийсэн гэрээ хэлцлийнхаа тухайд тоон гарын үсгээ татаж аваад зурх ийм аппликейшн бол гарч ирээгүй байна гэж би ингэж ойлгосон. За хуулийн этгээдүүд ч гэсэн иргэдүүд ч гэсэн яг энийг бол иргэд хооронд болон хуулийн этгээдийн хоорондын харилцаанд бол ашиглаж эхлэхгүй байгаа. Цахим гарын үсгийн тухайд бол саяны миний ярьснаар одоо тухайн одоо өгөгдсөн өгдөл гарынхаа үсгийг нотариотоор урьдчилаад баталгаажуулсан тэр гарын үсгтэйгээ бол тохирж байгааг бол шаардна угаасаа тийм ээ. За гэхдээ хууль заасан бичгээр байгуулсан тохиолдолд хүчин төгөлдөр болно гэсэн одоо энэ гэрээ хэлцлийн тухайд бол заавал нотариотоор батлуулсан байхыг баталгаажуулсан гэрчлүүлсэн байхыг тийм шаардсан шаардлага байхгүй тохиолдолд бид нар бол авсаргасан нотариотоор баталгаажуулсан гарын үсгээ бол авсаргаал тэгээд гэрээн дээрээ гарын үсгийг зураад ингээд одоо цахимаараа илгээгээд гэрээгээ байгуулсан байх ийм боломжтой байгаа. За нөгөөдөөгөр бас хэдийгээр одоо заавал нотариотоор баталгааждаагүй ч гэсэн практик дээр хараад байхад бол иргэд хуулийн этгээдүүд хоорондоо гэрээн дээрээ гарынхаа үсгийг зураад цахимаар илгээчихэд байгаа. Энэ нь бол
яг нөгөө бичгээр байгууллага заавал нотариатор гэрчлүүлсэн байх хуулийн шаардлага хангасан байх ийм шаардлагыг тухайлан заагаагүй гэрээний тухайд бол энэ гэрээнийхээ харилцааг бол талууд хоорондоо цаашдаа хүлээн зөвшөөрсөн байгаа нөхцөлд бол хуулийн бус хүчин төгөлдөр гэж үзээд л ингээд явчихаар зохицуултууд бол байгаа. За баярлалаа. За оролцогчид нар маань өөрсдөө юу яж вэ? Асуулт байвал та бүхэн микрофоноо нээгээд тэгээд асуултаа өөрсдөө яг асуугаа явуул илүү бас ойлгомжтой болох байхаа. За сайн байцгаана уу. За бүх цардахлын үеийн гэрээний эрх зүйн зохицуулалтын асуудлаар за өнөөдрийн яг тулгамдж байгаа асуудлаар эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгж байгаа панелистуудтай талархал илэрхийлье. За миний хувьд бол нэг ийм асуулт байна. Одоогийн яг энэ нөхцөл байдал бол жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд бол маш их хэмжээний доголдол авчирж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчд маань бол яг энэ үйлдвэрлэлээ өргөжүүлэх гэдэг юм уу, тухайн яг шинээр нэвтрүүлж байгаа үйлдвэрлэлээ зах зээл нэвтрүүлэхтэй холбоотой жидүүгийн зээлийг бол их хэмжээгээр авсан байдаг. Энэ зээлтэй холбоотой маргаан бол одоо байнга л одоо өрнжидэг. Тэгэхээр яг энэ цар тахлын улмаас зээлийн гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэх боломжтой юу? Яг энэ үйлдвэрлэл эрхлэх зорилгоор зээл авч байгаа, урт хугацааны зээл авч байгаа. Тэгэхээр энэ өөрөө түрүүний инхцүүл багшийн дурдсан энэ 221 дэх зохицуулалтад хамаарах уу? Түүнчлэн за одоогоор бол яг банкнууд, арилжааны банкнууд бол зээлийн төлбөрийг бол зөвхөн хойшлуулж байгаа. Гэвтэл ерөөсөө үйл ажиллагаа бүрийн хэмжээнд зогссон, санхүүгийн бол чадамж бол маш их хэмжээгээр буурж байгаа энэ нөхцөлд зээлийн хүү нэмэгдүүлсэн хүнээс чөлөөлөх энэ үндэслэл бол бий болох уу? За цаашлаад бүр одоо зээл авсан үндэслэл болж байгаа яг тэр зээлийн зарцуулалтыг зарцуулахаар одоо тийм зориулалтаар авсан үйлдвэрлэл бүрэн зогссон нөхцөлд энэ өөрөө зээлдэгчийн санаачлагаар гэрээг цуцлах буюу одоо татгалзах үндэслэл болж чадхаар энэ үндэслэл бол болох уу? Шүүхтэр бол ийм кейс маргаанууд бол өрнөж байгаа юу? Та бүхний хувьд ийм кейсүүдэд оролцсон нөхцөл байдлаа бол энэ дээр бас санал бодлоо хуваалцаач гэж хүсэж байна. За би ярих уу? Эсвэл өөр хүн хариулах уу? За та хариулаа явчихъя зөвлөө. Ингчэн олчид баярлалаа асуулт асуусан. За тэгэхээр саяны тохиолдолд мэдээж манай практикт бол түгээмэл байгаа хүндрэлтэй асуудал бол мөн за жижиг дунд үйлдвэрлэлийн зорилгоор зээл нь тамрагдсан. Тэгээ зээлийн төлөлтөө цаг тухайд нь хийж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж чадахгүй буюу үүргийн зөрчил, хугацаа хэтрүүлэх үүргийн зөрчил өөрөө бий болж байгаа гэсэн үг. Тэгэхээр хугацаа хэтрүүлэх үүргийн зөрчилд өөрөө зээлдэгч гин буруутай байх юм бол мэдээж түүнээс үүдэн гарах үр дагаврууд нь юу ах вэ гэхээр нэмэгдүүлсэн хүү төлөгч байдаг юм уу эднэргээд дараагийн асуудлууд бол хөндөгдчихэдэг тий. За эсвэл одоо юудгийн зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах ч байдаг юм уу. За тэгэхээр иймтэй холбоотой тэгвэл иргэний хуулийн 220 дугаар зүйлийн хэрэглээ байж болох юм уу? Эсвэл одоо энэ ч үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болчихж байгаа юм уу? Эсвэл гэрээгээ ерөөсөө хугацаанаас өмнө цуцлсан явдалд бол зээлдэгчийн буруугүй гэж үзэх юм уу ч гэдэг юм уу тий. Иймэрхүү асуудал сая хөндөгдөж ах шиг байна. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол энэ тохиолдолд бол нөхцөл байдал өөрчлөгдснөөс үүрэг гүйцэтгэх одоо юудгийн боломжгүй болох тухай энэ иргэний хуулийн 220 дугаар зүйл өөрөөр хэлбэл гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа өөрөө өөрчлөгдөж байгаа. Тэр үндэслэлээр бол зээлдүүлэгчтэй харилцан тохиролцоод гэрээгээ нөгөө өөрчлөгдсөн нөхцөл байдалд одоо юудгийн нийцүүлэх боломж бол байгаа ах гэж харж байна. Гэхдээ энийг бол тухайн тохиолдол болгон дээр бид нар авч үзэхгүй бол нийтэд нь ийм байж болно гэд зөвлөх нь өөрөө учир дутагдaltaй. Яагаад тэгэхээр тухайн үйлдвэрлэлийн одоо юудгийн процесс
зүгээс өөрөө одоо жишээлбэл төрийн байгууллага ямар шийдвэрээс болоод ямар хүрээ хязгаарт одоо үеийн хязгаарлагдсан эсвэл нэг 7 хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон нь өөрөө жишээлбэл яг энэ үндэслэлд хамаарах юм уу үгүй юм уу ч гэдэг юм уу эдэргээд нөгөө тухайн тохиолдол дээр л бид нар анхаарч ярих хэрэгтэй байх гэж бодож байна. За тэгээ мэдээж гэрээ байгуулах үндэслэл болсон одоо үндэслэл нь өөрөө илтэд өөрчлөгдсөн. За тэгээд гэрээг яг энэ хуучин байгуулсан нөхцөлтэйгээр авч үлдэх нь өөрөө одоо зээлдэгчийн хувьд илтэд тохиролтой ийм нөхцөл байдал үүсэж байгаа тохиолдолд бол зээлдүүлэгчтэй ярилцаад энэ шинэ нөхцөл байдалд нь одоо нийцүүлэхийн боломж бол байгаа гэж би харж байна. За нөгөө талаас үнэхээр одоо юу гэдгийг шинэ нөхцөл байдалд нь ингээд нийцүүлэх боломжгүй гэж зээлдүүлэгчийн зүгээс үзэх юм бол хугацаанаас өмнө зээлийн гэрээг одоо юу гэдгийг дуусгар олох, цоцлох юм асуудал бол хөндөгдөх боломж байгаа хаа. Гэтэ нийтлэг тохиолдолд бол практикт бол ямар одоо байдлаар энэ асуудлыг шийдэж яах гэхээр нөгөө зээлийн төлөлтийг хойшлуулах замаар бол энэ асуудлыг шийдвэрлэж байгаа. Энэ нь ч гэсэндээ миний бодлоор бол яг энэ цаг хугацаанд бол нийцсэн ийм шийдэл байгаа. Өөрөөр хэлбэл одоо иргэний хуулийн 220-ыг хэрэглэх замаар гэрээндээ одоо юу гэдгийг шинэ нөхцөл байдалд нийцүүлээд тэмдэглэлийг одоо тусгаж энэ харилцааг одоо зохицуулах зүйтэй болов гэсэн ийм хариулт байна. За баярлалаа. Модератор би нэг нэмээд энэ дээр нэг жоохон асуултанд хариулж байгаа юм хичээлж. Болно. Асуултанд. За ер нь бол яг нөгөө яг шүүхийн практик дээр ажилладаг өмгөөлөгч нарын тухайд бол бид нар бас энэ тал дээр бас арай жоохон төлхөө мэдээлэлтэй байгаа гэж ойлгож байна. Шүүхэд бол банкнууд бол шүүхэд бол хандж байна зээлийн гэрээтэй холбоотойгоор. Гэхдээ банк хандахдаа бол ерөөсөө яг ердийн нөхцлөөр хандчихж байгаа. Хүү нэмтүүлсэн ямар ч одоо хөнгөлөлттэй чөлөөлөгдөх юм нөхцөл байхгүйгээр. За эргээд аж ахуйн нэгжүүд бол сөргөн ихэмжил гаргах замаар шүүгдэл хандж. За бидний хийж байгаа өмгөөллийн чиглэл ч гэсэн тэр чиглэл рүүгээ л явж байна. За сөргөн хэмжлээ гаргахдаа бид нар ямар асуудлаар хандаад байгаа вэ гэхээр тухайн компани үйл ажиллагааны онцлогоос онцлогийг харгалзаж үзээд за 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн нөгөө засгийн газрын 27 дугаар тогтоол орчин бүх нийтийн бэлэн байдал зарласан тохиолдолд бүдүүн хөл хориотой. За өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг ихээр нөгөө хязгаарлалтгүй нөхцөл байдалд орсон байх юм бол энэ хэмжээний энэ хугацааны хэсэг нь одоо ямар хөө байдалд байх юм ингээд энэ үйл ажиллагаатай холбоотойгоор аудитын дүгнэлт бол гаргуулад тийм ээ энийг бол бас аудитор тогтоолох гэн зүг байгаа юм л харахад яг гэвэл иргэний хэрэг шүүгтийн шийдвэрлэх тухай хууль заасны дагуу нэхэмжлийнхаа одоо шаардлагын үндэслэлийг нөгөө нэхэмжлэгч өөрөө нотлохдоо заавалжгүй энэ маань өөрөө бас нэг эргэлзээгүй нотлох баримтанд тулгуурлагдсан байх зарчимтай учраас бид нар зөвхөн өөрсдөө одоо ингээ өдрөөр нөхөөгд гаргаад байх биш аудит өөрөө энэ засгийн газрын тогтоолтод үйлдвэрлээд үндэслэлтэй юм хүн нэмэгдүүлсэн хөвөг одоо бууруулах тэ чөлөөлөгдөх нөхцлүүдийн баримтлаад ингээд дүгнэлт гаргацсан байгаа тохиолдолд бол шүүх энийг бас эргэлзээгүй талаас нь бол харгалзаж үзэх юм боломжтой нөхцөл байдал бас харагдж байгаа шүү. За дээр нь өгүүлсэн дээр нэмээд өмнөх нөгөө асуултан дээр би нэг дутуу зүйл хариулсан байлээ. Энэ нь тоон гарын үсгийг бол хэрэглэх бас юм захин боломж саяхан бас манай улсад бүрдсэн байх шүү. Энэ Smart Office гэдэг компани байна. Сая 2021 оны 3 сард эднийх бол хөгжүүлэлт хийгээд иргэд хуудийн этгээдийн хооронд одоо цахимаар гэрээлцэл байгуулаад тоон гарын үсгийг хэрэглэх боломжийг бол олгосон ийм одоо хөгжүүлэлтийг бол хийцэн байна. За энэ хөгжүүлэлтийг хийснээрээ бол гар утасныхаа сим дээр бол суурь хэлбэрээр оруулчих бас болох юм байна тоон гарын үсгээ. За эсвэл нөгөө USB токен ашиглаад тоон гарын үсгээ бас зурчих болохоор ийм одоо практик хэрэглээнүүдийг гаргаад эхэлчихсэн хөгжүүлээд эхэлсэн явж байгаа учраас цахимаар гэрээлцлээ бол байгуулах ийм боломж бол бас энэ Smart Office дээр бол бүрдсэн байна. За юу нь бол Smart Office цэг эмэн гэсэн веб руу хандаад энэ мэдээллийг бол дэлгэрэнгүй авч болох юм байна шүү. За баярлалаа. За лайваар нэг асуулт ирсэн юм байна. За энийг та бүхэндээ танилцуулъя. Зулаа өгшин дээр хариулсан дээр бахаа гэж би бодож байна. За шүүхийн шийдвэр магадлал тогтоолуудаас үзвэл 221-ийн иргэний хуулийн 221-ийн 3-ыг ердийн журмаар гэрээг цуцлахад хэрэглэж
буй байдал одоо ажиглагдж байна. Улсын дэд шүүхийн гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлын талаарх 2016 оны 3 дугаар зөвлөмжөөр 225-ын 1 221-р зүйлийг гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдлуудын алинд нь ч хэрэгжиж болохоор заасан байна. Тэгэхээр 225-ын 1-ийг гэрээг цуцлахад хэрэглэснээр эрх зүйн тодорхой байх legal certainty зарчим одоо алдагдаж буй эсэх талаар та бүхэн ямар байр суурьтай байна вэ? 221-ийн 3 225-ын 1-ийн хэмжээг урьдчилсан нөхцөлийн түвшинд ялгаатай байхад ийхүү улсын дэд шүүхийн зөвлөмжөөр адилтгасанд ямар байр суурьтай байгаагаа илэрхийлээч гэсэн байна. Би асуулт байх дээр сайн ойлгосон. Гэхдээ 225-ийн зөвлөмжийн өөрөө хараад байна. Ер нь бол иргэний үеийн 225 төвний дараагийн зохицуултууд хизээ хэрэглэгдэхээр хөргөлийн гэрээнд үүргийн зөрчил гараад тэгээд үүргийн зөрчил бүрээд үүсгэр болгохтой одоо нэгэн харилцаанд бол тэмүүлэх юм. Таны яриа бүр цаан сонсогдоод байна шүү. Тийм үү. За байж араа. 225-ын хэрэглээний зөвлөмжийг бол би нэгдүгээрт хараагүй байна гэдгийг эхлээд хэлье. Би буруу зөврөө хариулсан. 200 одоо сонсогдож байна. Жохон тасалдаад л байна. Тийм үү. За би одоо уг нь миний компьютер яг л хэвээрэл байж байгаа. Одоо яаж байна? За одоо зүгээр болчихлоо. 225-ын тухайд бол бүгдээрээ мэдж байгаа хоёртлын гэрээнд үүрэг зөрчигдөө. Тэгээд үүргийн зөрчлийг арилгуулах талаар үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргийн зөрчил арилгаагүй тохиолдолд гэрээний харилцааг дуусгах болгохтой холбоотой зохицуулт байж байгаа. Тэгээд 225-ын хэрэглээний тухайд бол бид нар урьдчилсан нөхцөл тавигддаг. Энэ нь юу ах вэ гэхээр нөгөө үүрэг гүйцэтгэгчид нэмэлт хугацаа өгөө. Тэгээд нэмэлт хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд бол гэрээг дуусгах болох нэг ийм үндэслэл гэрээний харилцаа дуусгах болсонтой холбоотой ямар эрх зүйн үр дагаврууд үүсэж болох вэ гэдгийг энэ зохицуултаар зохицуулж байгаа. 221-ийн тухайд бол би юу хэлэх гээд байна гэхээр 221 гэдэг нь өөрөө зөвхөн урт хугацаатай гэрээний харилцаанд нэгдүгээрт хэрэглэгдэх боломжтой. Энэ бол нийтлэг бүх гэрээний харилцаанд хэрэглэгдэх зохицуулт нэгдүгээрт бол биш. Тийм ээ, урьдчилсан нөхцөл нь бол заавал урт хугацаатай гэрээний харилцаанд хэрэглэх тухай. Тийм болохоор хэрвээ энэ түрүүн би дурдсан шүү дээ, нөгөө урт хугацаатай гэрээний харилцаанд жишээлбэл юу хамаарахгүй юм бэ гэхээр нөгөө удаан хугацаанд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээ бол урт хугацаатай гэрээний харилцаа байтал одоо 500 ширхэг эзүүл нийлүүлнэ гээд 500-аас жишээлбэл 200 100-аар нь хэсэгчлээд нийлүүлж байгаа нь бол энэ урт хугацаатай гэрээний харилцаа биш байхгүй. Энэ гэх мэтчлэн 221-ийн хэрэглээ бол зөвхөн урт хугацаатай гэрээний харилцаагаар нэгдүгээрт нь хязгаарлагдаж байгаа гэдгийг анхаарах ёстой. За хоёрдугаарт болохоор нөгөө хүндэтгэн үзэх үндэслэл буюу хүндэтгэн үзэх шалтгаан өөрөө байх ёстой. Өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт нь өнөөдрийн бидний ярьж байгаа энэ цар тахал өөрөө хамаарж байгаа. Гинтийн болон давч хүчний шинжтэй нөхцөл байдлыг хамруулна гэдэг 221-ийн 2 дөрөв заагаад өгсөн байж байгаа. Тэгэхээр 221-ийн 3-ын хэрэглээний тухайд бол гэрээний үүрэг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219-ийн 325-ын 2 заасан зөрчил арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлах болно. Тэгэхээр ерөөсөө энэ нөгөө 225-ын урьдчилсан нөхцлүүд бас 225-ын 2-ын нөгөө нэмэлт хугацааны урьдчилсан нөхцлүүдийн хамааралтай мэд гэдэг санаагаар л илэрхийлэгдсэн байна л гэж харахаар байна да. За оролцогчдоос нэг асуулт байна уу? За саяны асуудлаар паналистууд бас нэмж болно. Хэрвээ өөрсдийн байр суурийг илэрхийлэх байвал. Саяны асуулт асуусан хуульчийн тухайд бол дээд шүүхийн зөвлөмжийг гэрээнээс татгалзах цуцлах үндслэлийг бол яагаад ингээ холчихсон бэ гэдэг зарчмаар л асуулт асуудлаа гэж би ойлголоо да 221 дээр. Тэгэхээр юу байгаа юм? Энэ зөвлөмжийг бол яг гэрээнээс татгалзах, гэрээнээс цуцлах үндслэлийг бол тэгж айхтар хольж бол зөвлөмж өгөөгүй. За 221 дээр яагаад энэ орж ирээд байгаа вэ гэхээр
221-3 чинь үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болохоор байгаа шүү дээ. Гэхдээ энэ бол татгалзах болон гэрээг цуцлах замаар аль алинаар нь бол зохицуулж болно гэдгийг бол дээч үхийн зөвлөмжөнд зааж чадаа. За тэр зарим хэсгийг зөрчсөн гэдэг дээр чинь бол 221-ээр бол зөрчсөн хэсгтэрээ бол мэдээж тодорхой хэмжээний хариуцлага яригдана. За үлдэх хэсгтэр харин гүйцэтгэх гэхээр их хэмжээний зардалч гардаг юм ууд нь ашиггүй болсон байгаа тохиолдолд бол тэр үлдсэн хэсгээсээ бол татгалзах болно гэхээр ингэж зохицуулсан бол зохицуулт юм шүү. За мэдээж нөгөө гэрээнээс татгалзах бол үр дагавар нь өөр тий. Цуцлах бол үр дагавар нь өөр. Үр дагаврын хувьд хоёр өөр үр дагавар байгаа. Учираас гэрээнээс татгалзах цуцлах гэдэг энэ ялгааг бол энэ зөвлөмжн дээр гаргаж өгч зөвлөсөн байгаа. Тэгэхээр энийг бас иргэний хуулийнхаа бас онлын тайлбартай харьцуулаад бас уншиж судлах нь бас зөв шүү л гэж хэлмээр. Яна би нөгөө буруу хэсэг хараад яваад исэн байна. Төвшин тамирын өмгөөлөх сая тодрууллаа. Би нөгөө 221-ийн өөр зохицуулттай андуураад нөгөө асуултыг ойлгохгүй байсан. Тэгэхээр энэ дээр мэдээж хэрэг нөгөө үүргийн гүйцэтгэл хэсэгчилсэн байдлаар юм биш үү те нөгөө үүргийн гүйцэтгэл боломжгүй болохтой хамааралтай энийг бол төвшин тамирт өмгөөлөгч хилчлээ өөрөөр хэлбэл бас энэ одоо жишээлбэл үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэх үүрэг бүхэлдээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхэд нэргээд үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлийг бид нараас дотор нь хоёр ангилаад явдаг шүү дээ те хэрвээ үүргийн зөрчил өөрөө ялмгүй ах юм бол бас гэрээг шууд одоо гэдгийг цуцлах ч байд юм уу гэрээнээс татгалзах юм хэрэгцсэн үр дагаварт хүргэдэггүй гэдгийг бас бид нар анхаарах ёстой. За тэгээд зөвлөмжийн хүрээнд бас нэмээд магадгүй сая төвшин тамир өмгөөлөгчийн би тайлбарыг сонсчоод зүгээр агуулгыг нь юу гэж таамаглаж байна гэхээр нөгөө гэрээ цуцлах татгалзах хоёрын ялгааг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа. Энэ ялгааг тодруулж ерөөхдөө дээчүүхээс тайлбар өгсөн байгаа юм байна. Тэгэхээр цуцлах гэдэг бол зөвхөн урт хугацааны гэрээний харилцаанд хөндөгддөг асуудал гэдгийг мэдж байгаа. Өөрөөр хэлбэл цуцлах хүртэлх харилцаа бол өөрөө хүчин төгөлдөр цуцласнаас хооших одоо юу гэдгийг нөгөө цуцлах тухай хүсэл зорилгоо илэрхийлснээс хойш харилцаа хүчин төгөлдөр бас байна л гэсэн үг шүү дээ. Татгалзах гэдэг маань өөрөө үүрэг нөгөө анханасаа яана гэсэн үг. Үсээгүй мөт хэрэгцсэн үр дагаврыг үүсгэж идэг буюу давхар өргөн утгаараа солилцооны үүргийг бий болгож идэг ийм үр дагавартай буюу гэрэний тухайд бол одоо талууд харилцан авсан өгсөн зүйлээ одоо буцаах буюу татгалзах асуудал бол зөвхөн одоо яг нэг үйлдэлээр хэрэгжих боломжтой одоо худалдаа авах гэрээ ч гэдэг юм уу те иймэрхүү гэрэний харилцаанууд дээр хэрэглэгддэг. Цуцлах гэдэг бол зөвхөн урт хугацаатай гэрэний харилцаанд хэрэглэгддэг ийм ойлголт шүү гэдгийг бас нэмээд тайлбарлая. Баярлалаа. За оролцогчдоос мань нэмж асуулт ирсэн байна. Түрүүний нөгөө ягчи улчийн асуултан дээр нэг нэмээд зөвлөж болов. За болно. За ялангуяа зээлийн гэрээнүүд дээр бид нар нөгөө хоёр талын гэрээ харилцаа ашигтай байх гэдэг зүйлүүд байдаг ч гэсэн харьцангуй нэг талыг дамгаалсан гэдэг нь стандарт нөхцөлгүй юм. Заалтууд аягүй ихтэй байгаад байдаг. За гэрээ цуцлах холбоотой ч гэсэн дандаа нөгөө зээлдэгчийн санаачлагаар гэрээг цуцлах үүргээ гүйцэтгэгээгүй гэдэг юм асуудал байдаг. За миний тухайд ч гэсэн бас яг манай зөвлөгөөжсэн компани тухайд бол сая шүүхийн маргаан болсон. Тэгээд санхүүгийн түрээсийн гэрээтэй холбоотой маргаан урт хугацааны гэрээ 2021 он хүртэл 22 он хүртэл гэрээ хэрэгжинэ. Тэгээд тодорхой бүтээгдэхүүнээ зээлийн гэрээний нөгөө түрээсийн зүйлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлд төлбөрөө төлөх юм зохицуулалттай. Гэхдээ яг нөгөө гадаадаас ажиллах хүч авч иж бол ихний бүтээгдэхүүнүүдийг хийх юм нөхцөл байдлууд байсан. Нөхцөл байдлтай холбоотой энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй юм нөхцөл байдлууд бий болсон. За тэгээд гэрээг аваад үзэхлээр магадгүй нэг талын санаачлагаар гэдэг юм дангаар туслах юм асуудлууд байдаг. Гэхдээ энэ нөхцөл байдлуудаа ийм хүндэтгэх үзэх шалтгаан бий боллоо гэдэг гэрээнийх нь нөгөө талдаа бид нар удаа дараа мэддэг гэдэг юм уу. За нэмэлт хугацаа олгосон ч гэсэн бид нар одоо үүргээ гүйцэтгэх боломжгүй энэ нөхцөл байдлуудаа бол бид нар шүүхтэр мэдэгдсэн нөхцлүүд бол нотлоход бол яг нөгөө тухайн төр гүйцэтгэх боломжгүй гэдэг үеэр нь бол гэрээ цуцлагдсан. За эсрэгээр нөгөө зээлдэгч тал бол гэрээд заасан. За удаа дараа үүргээ зөрчиж гүйцэтгээгүй. За тэгээ нэмэлт хугацаа олгосон ч гэсэн үүрэг гүйцэтгэх боломжгүй нэлт байгаа нөхцөл байдлуудад гэрээ цуцлах энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна гэдэг юм нааштай байдлаар энэ нэмэлт үүргүүдээс болов чөлөөсөн юм тохиолдлууд бол байгаа. Зүгээр яг бид нэр эргээд саяын нөхцөл байдлууд 219, 220, 21-тэй холбоотой нөхцөл байдлуудыг маргасан ч гэсэн яг зүгээр шүүх ердийн байдлаар нь 225-1 гэдэг юм уу 204-5-аар гэрээг цуцлаад за тэрнээс хойш хүү гэдэг юм уу нэмэгдүүлсэхгүй хариуцлагуудаас болов чөлөөлж байгаа юм асуудлууд
яг шүүхийн практик дээр бол дийлэнх байгаа. Ялангуяа зээлийн гэрээний асуудлууд дээр. Тэн дээр нэг зүйлийг нэмээд хэлье. Ер нь бол мөнгөн төлбөрийн үүрэг би түрүүн анх яриандаа хэлжсэн үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлд бол хизээч тооцогддгүй. Яагаад тэгэхээр төлөв шинжээр тодорхойлох үүрэг байж идэг. Зээлийн гэрээний харилцаанд зүгээр магадгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ одоо гүйцэтгэхт нь одоо энэ цардахлын улмаас хүндрэлтэй байдал үүсэж байгаа тохиолдолд бол одоо 221-ийг хэрэглэх нь илүү зүйтэй юм аа л гэж би хэлэх гээд байна л да. Өөрөлдвөл зээлийн гэрээ маань өөрөө урт хугацааны гэрээний харилцаа байж байгаа. Тийм учраас энэ хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцлах боломж бол мэдээж зээлдэгчд байгаа гэдгээ өөрөө нотлон. За тэгээд сая Жаданбай Улчин хэлсэнтэй холбогдуулаад бас нэг зүйлийг таад хуульчин нар маань анхаарах хэрэгтэй. Хэрвээ үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн зүгээс өөрөө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохисоор биелүүлэхэд хүндрэлтэй юм нөхцөл байдал үүссэн гэдгийг бол гэрээний нөгөө талдаа цаг тухайд нь мэдэгдэх гэдэг өөрөө аюул чухал ийм үүрэг байж байгаа. Хэрвээ энийгээ мэдэгдээгүй тохиолдолд бас гэрээг хугацаанаас өмнө цуцлах ч байдаг юм уу, зээлийн гэрээний үрийн гүйцэтгэлийг хойшлуулах ийм санал санаачлал гаргахад бол бас ийм хүндрэлтэй байж байгаа. За тэрнээс биш яг мөнгөн төлбөрийн үүрэг гэдэг утгаараа бол шүүхийн зүгээс энэ бол үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна гэд тэгээд цаашлах юм бол одоо юу гэдгийг энэ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлийн улмаас гэрээг цуцлах одоо асуудал тавих юм бол бас хууль хэрэглээний талтаа бол жоохон алдаатай ийм нөхцөл байдал болчихж магадгүй байх. За нэг бол 221-ээр нэг бол магадгүй 220-оор ч байдаг юм уу те одоо гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдэг утгаараа тэгээд одоо шинэ нөхцөл байдалд нь нийцүүлэх юм бол энэ нь магадгүй зээлдэгчд үнэхэрийн одоо юу гэдгийг их тохиролтой байх юм бол 220 хэрэглээний тухай асуудал яригдах байхгүй тий. Тэр энийг бас хоорондоо нь ялгаж зааглаж харах хэрэгтэй. Зарим нэг одоо юу гэдгийг шүүхийн шийдвэрүүдийг харж байхад бас 220-21 гэднэр яг хамтд нь хэрэглэгч байдаг юм уу, хольж утгаж буруу хэрэглэгч байдаг юм уу, иймэрхүү нөхцөл байдлууд бас шүүхийн практик дээр мэрсээр байгаад ахчих байсан. За баярлалаа. За одоо нэмж асуух асуулттай хүн байна уу? За байхгүй бол хэдүүлээ ерөнхийдөө бас хилцүүлгээ өндөрлөх тал руугаа явъя. За одоо хилцүүлгийнхаа төгсгөл хэсэгт бас би аналистуудаа ер нь бол та бүхэн яг бүгдээрээ хариулаарай гэж хүсэж байна. Тэгэд ер нь яг энэ хувийн эрх зүйн шинтгэлийн хүрээнд энэ цар тахлын нөхцөл байдалд бол манай иргэний хуулийн энэ зохицуулт практикт хэрэгжиж байгаа байдал нь ер нь ямар төвшөнд байгаа юм. Тэгээд энийг ер нь тийм цааш шинжилж өөрчлөх тийм зохицуулт одоо хийх тийм шаардлага одоо юу вэ? Энэ тал дээр бас та бүхэн байр суурь илэрхийлээд дүгнэлт хийгээд тэгээд хилцүүлгээ өндөрлөе гэж хүсэж байна. За манай хилцүүлгээ маань ерөөхдөө цаг нь өндөрлөж байгаа юм байна. Тэгээд хилцүүлэгт урьж оролцуулсан бас хуульчтай холбооны иргэний эрх зүйн хорооны удирдлага хамт олон талархал илэрхийлээ. Тэгээд бусад хамтран оролцсон панелист болон модератортай талархлаа илэрхийлье. Тэгэхээр энэ миний яриа сонсогдож байна уу тий? Үүрэг гүйцэтгэх одоо энэ цар тахалтай холбоотойгоор жишээлбэл манад байхгүй одоо юу гэдгийг тийм тодорхой зохицуултын одоо юу гэдгийг хідэлтэй ч юм уу тийм асуудлууд бол мэрсээр байж байна л да. Тухайлах юм бол энэ дээр бид нар мэдж байгаа түрүүн би яриандаа дурдсан иргэний хуулийн 219 дээр бол үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлийн зөвхөн эрх зүйн үр дагаврыг нь хуульчилсан буюу үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсноор одоо энэ үүргийн зөрчлийн нэг төрөл гэдэг утгаараа хохирол шаардах эрхийг нь олгоцсон хэрнээ үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл гэдэгт нь яг ямар нөхцлүүдийг ойлгох юм бэ? Ямар төрлүүдтэй тэр төрлүүдийн агуулгын талаарх зохицуулт бол манай иргэний хуулийн жишээлбэл байдаггүй. За одоо холбооны бүгд найрамд Герман улсын иргэний хуультай харьцуулаад аваад үзэх юм бол энэ зохицуулалт бол харьцангуй манад бол хязгаарлагдмал хүрээтэй бараг одоо юу гэдгийг байхгүй гэж хэлж болохоор шахуу байж байгаа. За жишээлх юм бол одоо цар тахалтай холбоотой яг үүргийн гүйцэтгэл боломжгүй болохтой холбоотой ямар нийтлэг тохиолдол байж болох уу гэхээр энэ цар тахлын улмаас нөгөө үүрэг гүйцэтгэгч маань хүлээсэн үүргээ гүйцэтгэхт нь өмнө төсөөлж ирснаас нь хэтэрхий их одоо юу гэдгийг өндөр жишээлбэл зардал
гарах ийм нөхцөл байдал гарч болно шүү дээ тий. Урд нь магадгүй үүргийн гүйцэтгэлийг 5 сая төгрөг татаагаад ингээд гүйцэтгэх боломжтой гэж итл цаатгалын улмаас одоо тээвэрлэлтийн нөхцөл байдал нь өөрчлөгдөд хит өндөр зардал гарахаар үүргийн гүйцэтгэл болоод үүрэг гүйцэтгүүлэгчийн ашиг сонирхлыг хооронд нь харьцуулаад аваад үзэхээр хит их өндөр зөрүүтэй байх тохиолдолд бол бас үүрэг гүйцэтгэгч үүргээс чөлөөлөгдөх ийм эрх зүйн үр дагавар бол зарчмын үед үүсэж явах ёстой. Ийм болохоор одоо юу гэдгийг манай одоо эдгийн шүүхийн практикт бол үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлтэй холбоотой хууль хэрэглээний одоо практик бол аюу хомс байдаг. Яагаад тэгэхээр зохицуултын хийдэл байдагтай би бас холбоотой байдгийн болов гэж боддог. Тэгээд шүүхийн практикаа харахаар бол шүүхийн практикаараа дамжуулаад энийг бас хөгжүүлээд байна уу гэхээр бас тийм зүйл нэг айхтар харагдаад байдгүй. Тийм болохоор жишээлбэл одоо эдгийн үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөлтэй холбоотой төрлүүдийг тухайлан тодорхойлж зааж бас иргэний хуулиндаа оруулах нь бол хууль хэрэглээний талдаа илүү ач холбогдолтой болов гэж бас бид нар харж идэг. Энэ дээр жишээлх юм бол амьдрал дээр бол одоо саний ярьдаг энэ эдийн засгийн талаасаа үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болох ч гэдэг юм уу. Эсвэл одоо бид нар онлайн номнууд дээр бичээд байдаг нөгөө практик буюу фактын шинжтэй үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байдаг юм уу эдэргээд олон ийм төрлүүд байж идэг. Энэ бол манай хуулинд бас ийм харахандаа ийм зохицуултын одоо хийдэлтэй ийм нэг харилцаа яваад байгаа гэдгийг хэлье. За сая модераторын асуусан сүүлийн асуултанд бас нэг нэмээд хариулт хэлчихье гэж бодож байна. За сая ихцэл багш бас ярьсан энэ иргэний хуулийн 220-ыг 20 дээр бол зохицуулт хангалтгүй байгаа гэдэг бол үнэн. За ялангуяа иргэний хуулийн 220-оор нөхцөл байдал өөрчлөгдснөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох гэж байна. Нэр нь өөрөө дотор нь байгаа хуулийн зохицуултын агуулга дээрээ бар тодорхой илэрч гарч ирч чадаагүй гэдэг юм манай иргэний хууль дээр. За Германы иргэний хууль дээр бол энэ талаар бол бүр нэлээд сайн тодорхой зохицуултууд бол орсон байдаг юм билээ. Иргэний эрх зүйн хорооноос өмнө зохион байгуулж ирсэн бас хэлцүүлгүүд дээр яг энэ асуудлаар нийслэлийн шүүхийн шүүгч Зол Заяа мөн судлаач Наранбаатар хоёрын тавьсан гаргаж ирсэн энэ онлын нөгөө үндслэлүүд харьцуулсан харьцуулт энэ гэсэн ийм илтгэлүүд өмнө их тодорхой явж байсан манай хуульч бас санаж байгаа хаа. За дээр нь иргэний хуульд манай иргэний хуульд бол яг энэ давтчихгүй хүчин зүйлийн нөлөөлөлтөй холбоотойгоор үүрэг гүйцэтгэгчийн хариуцлагын асуудал бол төдийлөн бас тэр тусгай анги дээр заасан байгаа гэрээ болгон дээр тусч ороогүй байдаг. За миний мэдж байгаагаар ер нь одоо санаж байгаагаар бол энэ иргэний хуулийн 255-ийн 1-3 дээр бол худалдаа авах гэрээтэй холбоотой нэг давтчихгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас энэ эд хөрөнгийн доголдолын асуудал дээр нэг худалдаа авахчийн гомдлын шаардлага гарах нэг эрхтэй холбоотой заалт байна. За ажил гүйцэтгэх гэрээн дээр 319-ийн 2-т бас юун дээр түрээсийн гэрээн дээр эн чинь түрээсийн гэрээн дээр түрээсийн төрөнгийн чанар байдалд алдагдсан дээр нэг юм хариуцлагын заалт билээ. За мөн 393 дээр баха тээвэрлэлийн гэрээтэй холбоотой нэг давтчихгүй хүчин зүйлийн нэг заалт байна. За бусад одоо гэрээнүүд дээр бол яг энэ давтчихгүй хүчний шинжтэй энэ онцгой нөхцөл байдалтай холбоотой. За мөн энэ чинь ганц давтчихгүй хүчин зүйл биш шүү дээ. Бас нөгөө хаарч буюу те эдийн засгийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд бол ялангуяа энэ асуудлууд бол манай иргэний хувьд бол төдийлөн тэгж тодорхой сууж өгөөгүй. За өөр одоо яг тодорхой хойшлоод тусгай ангиудын бусад одоо гэрээнүүд дээр бол ялангуяа энэ давтчихгүй хүчин зүйлийн гинтийн буюу давтчихгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртөх гэдэг асуудал өөрөө яг нэг тодорхойлсон зохицуулалтынхаа хувьд бол нэгдүгээр тодорхой суугаагүй, хоёрдугаар хариуцлагын хувьд бол бас манай энэ материалын хуулийг хэрэглэхэд бол бид нэр зөвхөн хүндхэн үндэслэл гэдэг агуулга руу оруулж тайлбарлаж одоо шүүхтэр практик төр хэрэглээд яваад байгаа штэ. Саяны миний хэлсэн 3 одоо тухайлсан гэрээний харилцаан дээр давтчихгүй хүчин зүйлийн нөлөөллийн асуудал орцсон. Гэхдээ энэ өөрөө хариуцлага дээрээ биш. Ер нь бол түрээсийн яг хариуцлагатай бол мэдээж холбоотой л доо. Гэхдээ доголдол эсвэл төрөнгийн чанарч гэдэг юм уу те нэг ийм л асуудлаар тухайлж ороод байгаа юм. Түүнээс биш энэ үүргийн гүйцэтгэлийг одоо үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор хариуцлага за алдан торгуул чөлөөлөгч гэдэг юм те энэ бол ерөнхийдөө бол нөгөө ерөнхий ангиар л хүндрүү зөвхөнцөл рүү бол зохицуулагдаад ингээд явж байгаа.
хууль хэрэглээг бол имижл хэрэглээл явж байгаа да. За ингээ бүгдээрэнд нь анхаарал тавьсан баярлалаа. Хилцүүлэх дурж оролцуулсан бас мөн талархал илэрхийлье. Хилцүүлгийн зохион байгуулсан иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүдтэй бас баярлалаа гэж хэлмээр байна. За болор цэцэг мөнгөлөгчд нэмж ярих зүйл байгаа бол. За яг нь иргэний хуулийн зохицуултууд бол харьцангуй бас сул болон даваа талуудтай нөхцөл байдлуудыг бол хэцүү багш нэлээд тодорхой ярьчих шиг боллоо. Бидний зүгээс бол одоо нэгэн шүүхийн практикт ашиглаж байгаа өдөр тутамдаа шүүхтэр болон одоо аж ахуйн нэгжтэй хууль зүйн зөвлөгөө өгж явах энэ нөхцөл байдалтай ашиглаж байгаагийнхаа хувьд бол холбогдох нотлох баримтуудыг нэлээд сайн цуглуулах мөн одоо ихэнх тохиолдолд мэдээлэл хүргүүлэх тэр мэдээллийг хүргүүлж байгаа нөхцөл байдлын цар тахалтай холбоотойгоор одоо бичлэн хүргүүлэх болцоогүй юм нөхцөл байдлаас үүдэлтэйгээр нотлох баримт цуглуулах юм боломж болцоогүй байдлыг одоо хэрхэн яаж шийдвэрлэх тэр хүндрэлтэй нөхцөл байдлыг одоо шуудан харилцаа холбооны журмаар мөн одоо интернет болон одоо орчны имэйлээр хэрхэн яаж одоо нотлох баримтаа цуглуулж одоо бие биендээ мэдээлэл хүргүүлэх гэдгийг гэрээ контрактын дээр нэлээд тодорхой тусгаж явах ийм хэрэгцээ шаардлага бол үүсэж байгаа нь харагдаж байгаа. Мөн одоо тухайн хуулийн заалтуудад нэгэнт одоо байхгүй ч гэсэн одоо хуулиар хориглоогүй бүхэн зөвшөөрнө гэсэн зарчмын дагуу бол харьцангуй бас боломжтой ийм нөхцөл байдлуудыг хэрэгжилж одоо нотлох баримтуудаа цуглуулах бие биендээ мэдээлэл хүргүүлж явах юм бүрэн болцоо бол бас гүйлчд бидний урд бол тулгарч гарч байгаа. За ер нь бол гинтийн болон давагдшгүй хүчтэй шинжтэй юм нөхцөл байдлын хуулийн зохицуултуудыг бол одоо улсын дэвшүүхээс бас тодорхой тайлбарууд гаргаж одоо шүүхийн практикт ашиглахгүй боломжийг бол бас бидэнд бүрдүүлж өгөх гэж бас харж байгаа. Одоо харьцангуй энэ талын шүүхийн маргаанууд бол эхэлж байна. Яг шүүхийн шатанд бол өнгөрсөн 2020 онд одоо хуульчид бид бол хит хитэн хэрэг маргаануудад орж явахад бол ингээд нэгэн тийм цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэй одоо хамтран ажиллах гэрээний маргаан ч юм уу хин нэг нь одоо эрсдлээ дангаар үрээ би одоо гэрээнээс татгалзаач гэдэг юм уу ийм одоо шүүхийн хэмжлийн шаардлага бүх ийм шаардлагуудыг бол хуульчид өмгөөлөгч нар харилцаа ойлголцоод ингээд эвлэрэгч зарчмаар бол нэлээд олон удаа шийдэж исэн ийм практикууд одоо дөнгөж үүсч эхэлж байгаа. Тийм учраас одоо цаашид бол энэ шин тутам гарах энэ шүүхийн одоо маргаанууд дээр бол өмгөөлөгч нар хуульчид бол харьцангуй нотлох баримтаа л сайн бүрдүүлэх ийм хэрэгцээ шаардлага байна л гэж харж байна да. За ингээд энэ хилцүүлэгт урьж оролцсон иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүд мөн хамтран оролцсон модератор панелистуудаа бүгдэнд нь талархал илэрхийлье. Бас биднийг сонсож оролцсон энэ зүүнээр оролцож байгаа бүх хуульч өмгөөлөгч нартай ажлын амжилт хүсье. Дандаа би нэг юм нэмчих үү тийм. За баярлалаа. За болно багшаа та нэмчих. Гинтийн буюу давчгүй шинжтэй нөхцөл гэдэг маань өөрөө манай иргэний хуулинд огт тодорхойлогдоогүй явж байгаа асуудал шүү дээ тий. Бид нар түрүүн хэллээ бусад хуульч нар маань гэрээний тусгай ангууд дээр л ингээд тодорхойлолтууд нь яваад идэг. Тэгэхээр энэ гинтийн буюу давчгүй шинжтэй нөхцөл гэдэгт бид нар ер нь зөвхөн нөгөө урьдчилан таамаглах болоо зайлуулах боломжгүй юм объектив нөхцөлийг ойлгодог гэдгийг бид нар сайн анхаарч явах ёстой. Өөрөөр хэлэх юм бол одоо нэгэнтээ цар тахал хэдийнэ бий болсон энэ нөхцөл байдал бол илэрхий болсон тохиолдолд дараагийн хийж байгаа шинэ гэрээнүүд дээр бол энэ зохицуултыг бид нар хэрэглэх боломжгүй гэдгээ бид нар анхаарах хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл шинээр байгуулсан гэрээний тухайд бол хэдийнэ одоо энэ цар тахал маань тодорхой болсон. Өөрөөр хэлбэл тэр утгаараа бол давчгүй чинь тооцох боломж байгаа мó гэдгийг сайтар бас шалгах шаардлагатай байж байгаа гэдгийг бас анхаараарай. Дараа нь бас миний нэг хэлэх гээд байгаа зүйл нь юу вэ гэхээр хуульч нар сонсож байгаа гэдэг утгаараа бид нар энэ шинэ гэрээ байгуулахдаа дараагийн шатанд юуг анхаарах уу? Ер нь ковидын улмаас өмнө байгуулсан гэрээний харилцаанд энэ үүсэж байгаа хүндрэлтэй нөхцөл байдалтай дүн шинжилгээ хийгээд дараа нь гэрээ байгуулахдаа одоо мэдээж энэ сайн зохицуулттай болохыг л хичээх хэрэгтэй шүү дээ тий. Тэр утгаараа мэдээж яг ямар зүйлийг анхаарах ёстой вэ гэхээр цар тахлын үеийн энэ тусгай зохицуултыг хэрэглэхийн тулд яг ямар нөхцлүүд хангагдсан байх вэ гэдгийг гэрээндээ бүр тоочж тусгайлан зааж өгч байдаг юм уу. За тэгээд янз бүрийн хариуцлага хязгаарласан зохицуулалт хэрэглэгдэх боломжтой мó үгүй юу?
Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд бол яг голчлоод гэрээний стандарт нөхцөлийн тусгай зохицуултуудыг бид нар бас анхаарч явах хэрэгтэй. За маргаан гарсан тохиолдолд бид нар шууд шүүхээр шийдвэрлэх юм уу? Шүүхээр шийдвэрлэхээс өмнө өөр ямар механизмуудыг одоо энэ хэрэглүүл илүү нөлөөтэй байх юм бэ ч гэдэг юм уу тий. За ямар эрх зүйн үр дагаврыг ямар хугацаанд бид нар үүргийн гүйцэтгэл саад учруулсан гэж үзэх юм. Одоо жишээлбэл 14 хоног 21 хоног тээвэрлэлтийн үйл ажиллагаа боломжгүй болох юм бол ч гэдэг юм ингээд бүр тодорхой байдлаар одоо гэрээндээ одоо нөхцлүүдээ тусгаалan зохицуулж өгвөл одоо юу гэдгийг илүү үр нөлөөтэй байх юм бэлээ. Тийм болохоор дараагийн одоо гэрээ шинээр байгуулах гэрээнүүдтэй энэ нөхцлүүдийг бас анхаарах нь зүйтэй юм байна гэсэн бас тийм зөвлөгөөг өгье. За баярлалаа. Баярлалаа. Дорж хотов багш камерагуудын танд хэлэх зүйлээ бол бас нээлттэй камераар нээгээд хэлж болно. Тэгээд яриагаа ер нь төгсгий. За яг хөө. Манай сэдвтэй холбогдуулаад. Ерөнхийдөө бол сонслоо. Тэгээд энэ цацлах юу татгал цуцлах гэдэг нарийн ангилуул бас ялгааг нэлээд сайн гаргах хэрэгтэй байгаа маа. Тэр зөвлөмжтөр бол зарим зүйл дээр нь би сэтгэл хангалуун байгаа, зарим зүйл дээр нь эргэлзээтэй байгаа. Зөвхөн энэ талаар дэлгэрэнгүй дараа итөө. За баярлалаа. Их цод төвшин баярлалаа цэнгэл хоёрт. Агуудгаа ажтайхан л гарч чадсан байгаарууд. За баярлалаа багш. За ингээд ерөнхийдөө хэлцүүлгээ өндөрлөе. За цар тахал хэдийгээр одоо хүнд хэцүү байгаа ч гэсэн одоо бас энэ бизнесийн салбарт бас нэг өөр соёл бас бүрдэж гин удаа гэж би бол өөрөө хувьдаа харж байгаа. Энэ юу гэхээр айл айл нь одоо энэ асуудал төр хохирол багтаагаар эвлэрээ зохицъё гэдэг байр суурь бол одоо бизнес эрхэлж байгаа компаниудын хувьд бол бас их ажиглагдж байгаа. Миний хувьд бол тэгж ажиглаж харж байна. За тэгээд өнөөдрийнхөө хэлцүүлгийг өндөрлөе. За тэгээд хэлцүүлэгт оролцсон илтгэгч болон оролцсон сонсон та бүхэндээ баярлалаа. За бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За бүгдээр нь баярлалаа.